За сайн байцгаана уу өрхөн мөндөд үзэгчтэй. Ингээ Catch Talk podcast-ийн ээлж нэгэн дугаартаа бүгдээрээ тавтай морил. За ингээ бүгдээрээ 7 хоног болгон хүрэлцэн хурж ирж үздэгт маш их баярлалаа. Гэртээ оффислэж олон ажлыг онлайнаар амжуулдаг бол танд Net Boost хэрэгтэй. 1 гигабит секунд хүртэлх өндөр хурдны интернетийг Univision-ээс. За ингээ бүгдээрээ эхэлцгээе. Хоолоо зүгээр иддгээс өгч идэхгүй. Хоолноос гарвал би идэхгүй. Идэхгүй ойлгож байна. Чин та нар надад жижиг хүүхэдтэй л хайртай. Надад хайргүй бүгдээрээ. Чи ер нь миний ээж юм уу үгүй юм уу? Гэл нэг юм. Айгүй хэцүү. Эх хүний зам шулуун биш. Энгийн атлаа хамгийн нандин мөчүүдээ бусадтай хуваалцаж, хоёр хүүхдийн ээж болсон түүний амьдрал өнгөт баяр бас сорилтоор дүүрэн. Яг нэг хүүхэдтэй болно гэдэг юм сэтгэл зүй бэлдсэн хэрнээ би нэг хоёр хүүхэдтэй болох сэтгэл зүйгээ бэлдээгүй л байгаа байхгүй юу те. Жирэмсэн үеийн сэтгэл зүй яг хүүхдийн сэтгэл зүйд бас шууд нөлөөлт юм билээ. Тэрийг бол хоёр сонир зүг байна. Харин тийм билээ. 9 сарын хугацаанд ингээд тисэл төрчүүл хүүхдэн 50 төрчүүл ээж амгалан 50 байх юм билээ. Алдаа оноогоо нуухгүй жинхэнэ их хүний дүүхээ илэн далангүй ярьсан түүнийг илүү ойроос мэдрэх дотны ярианд тавтай морил. За их хүн бол ингээд сэтгэл зүгээ сайхан бэлдсэн байх нь ч тийм бас тэгэнгүүт охин нь эргэн тойрны хүмүүсийнхээ сэтгэл зүйхээр хэлсэн гэдэг нь бас байна. Тий тэр бүр ёо. Би бас дахиад алдчихад байгаа хаа. Одоо тэгээ дараа төрөлтөөсөө сурхалах л та. Би охиныхоо сэтгэл зүй юусоо бэлдэх вэ? Ихч хүн ийм байдэн шүү. Энэ хардаа энэ дүүтэй ихч хүн ингэж шít миний охин ч юм уу те. Эсвэл ингээд зурагтаар үзэж байгаа юм ихч дүүгийн юм тавьж өгөх ч юм уу те. Ядах нь ах дүү баавгаж үзүүлэг байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бас 3 хүүхэдтэй 4 хүүхэдтэй ээжнийг үзээд бас нэг туршлагатай ингэждэг шүү гэсэн юм бас байгаа. Тэгээ одоо нэг хүүхэдтэй ээж нар үзээд нэрээ 2 хүүхэдтэй болоод ингэдэм болов уу гэж бас гайхаж байгаа. Тэгэхээр яалтчгүй хүүхэд ингээд нэг хүүхэд 2 хүүхдийн шилжилт айгуу тийм өөр байдаг юм байна. За хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За урьсанд баярлалаа. За хоёр дахь хүүхдээ үлгий давлаа. Томоос том баяр хүргэе. Баярлалаа. За ингээд нөгөө эхний төрөлд хоёр дахь төрөлд гээл ингээл нөгөө янз бүр ингээл байдаг шүү дээ. За тэгэхээр өнөөдөр бол хүн болгоно нөгөө яг төрсэн ер нь бол ээж гэдгээр нэг хамгийн сайн мэдчихэж байгаа. Өнөөдөр хоёулангийнхаа хамгийн гол зорилго нь яг өнөөдрийн дүлгэн буюу дүлгэн өөрөө чинь яг ийм дотоод дүлгэнтэй илүү их сайн танилцах зорилготой. За тэгээд дэлхийн тулд хоёулаа өнөөдөр 3 үеийн зурган дээрээ маш сайхан халуун дулаан тийм сайхан яриаг өрнүүлцгээе гэж хүсэж байна. За тийм догтлоод дээ шүү. Надаас амар сонирхолтой байна. Хоёлаа хамгийн түрүүнд яг одооний дүлгэн хинбэ гэдэг талаар илүү сонирхолтой яриа өгөхийн тулд хамгийн ихний зураг руугаа шууд барьж аваад за тэгээд орж эхэлье. За энэ л болохоор 4 жилийн өмнөх зураг гэдэгсэн тийм 4 жилийн өмнөх зураг. Энэ л болохоор 21 онд би анх охиноо үлгэдэж авчлаа. За тэр үеийн анх ээж болчоод яг нөгөө Няраа үе дээр нь хөхүүлээд сууж авах үеийн хөхүүлтэртэй зураг маань байна. Яг энэ үед чинь нөгөө хөхнийхөө чучрыг олоогүй бүх ингээд бугалдаг, хавддаг, тэрийгаа ч мэдэхгүй тэгэл нэг үзэж тарж өсөрч наалж исэн үеийн зураг байна. Тэгээ хүн ер нь яг ингээд дэлгчний доороо дүүтэй байсан ч гэсэн юу яадаг юм бэлээ дээ. Анх төрөөл бүх юм шинээр эхэлдэг юм бэл. Тэгээ сая хүртэл би ингээд 4 жилийн дараа уг нь бол бас ойрхон заагаад тийм мөрнө бүх юм мартцсан. Дахиад хөхнийхөө чучрыг олохгүй уйлж мэлж хагаад одоо л нэг дүр сууж гин. Тэр төрөх болгонд бол хүн шинээр ээж болт юм шиг байгаа юм. Оо, тийм үү? Тэгж мэдрэгдэж байна. Харин тийм хамаг юм марцсан. Би бүр ингээд сая хүүгийнхаа памперсыг солих гэсэн чадахгүйсэн шүү дээ. Хүрхээс айгаад тэгээ нөхөрлөөгөө чи сольчих би айгаад байна гэд. Энэ жижигхэн болохоор нэг л учрыг нь олж өгөхгүй. Тэгээ яг гэртээ хоёулахнаа үлдсэний хойно л яг сольж гисэн памперсын. Эвгүй байсан. Ер нь л хүүхэд гэдэг ер нь л их эвгөөхгүй. Учрыг ер нь олддог ч юм уу дөө одоо мэдхгүй те. Эрэгтэй хүүхэд чи эмэгтэй хүүхдээс бас шал өөр юм байна. Бүр шал өөр юм чинь. Манай охин ч болохоор анх айгуу тийм уйлахаа хүүхдээс юм байхгүй. Ерөөс ингээд ээрч уйлдаг. Яадааг нь мэддэггүй ингээд бахираал үлээд идэгсэн. Тэгж жагаад 1 сар үрээд учир нь олдоод 2 сар үрээд учир нь олдоод 3 сартаагаас бол би бүр ямар гоё юм бэ гэдэг дээр тавьсан байсан. Гэсэн чи хүүдэр болохоор 1 сар хүртэл нь айгүй 50 байсан. Тэгээ 2 сар хүрээл ээжээс ингээл холтгоо болоод хүүч юу нэг ээж амтай байдаг гэдэг нь айгүй үний юм байна. Тэгээ 3 сар үрсэн чи бүр ерөөсөө л ингээл ингэр дээр хоол идсэн ч намайг 0 орсон ч яг миний ингээл ингэр дээр явж байна. Тэгээ ингээд бөөлөгчн дээр юм уу ингээл орон дээр тавилаа уйлаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг хүү гэдэг бол арай өөр тийм өрөвч тийм их амар сонио.
Эрэгтэй хүүхэд. Эмэгтэй хүүхэд болохоор ингээд юу гэдэг бүүгийн дуулангууд нэг тийм өмөлцөж уйлаад ах нараа баг хаяа нэг өмөлцөн. Тэнгүүд манай хүү болохоор ерөөсөө яагаад ч байхад л өмөлцөөл үлээд байдаг. Нэг тийм рил хийсэн юм шүү дээ. Юу боддгийм болоо өмөлцөөл авах ингээд. Шүүн ингээ би унтж байгаа сэрэд ингээ хүүгээ харсан байхгүй юу. Тэгсэн чинь л ингээд тэрийга бэлдээд байгаа юм яагаад байгаа. Ингээл байгаадсан. Тэгсэн чинь хүмүүсээ комент зэгт хүү угаасаа юм өрөвч зөөлөн байдаг юм уу? Охтууд бол өстой айгуу тийм хэрсүү хурдан ингээд биед байгаа явдаг. Хүү бол ингээл ээжтэйгээ зурлалтаал айгуу өрөвч зөөлөн байдаг л гэдэм байлээ. Тэгэхээр бол 2 удаа төрлөө одоо 2 төрөлтөн дээр хоёр удаа ээж болоод байгаа юм яагаад таа тий. Тэр нөгөө эрэгтэй эмэгтэй хүүхэд гэдэг утгаараа зан чанарын хувьд арай өөрлөд тийм зан чанарын хувьд ч өөрөд юм байна тий. Тэгээ төрөлтийн өвдөлт тэр төрөх процесс ч гэсэн бас өөр юм билээ. За. Тэгэл бас өөрөөсөө. Тэгэл үү? Тийм. Харин чи надад тэрэн сонирхтой сансан байхгүй. Эхлээд ингээд бас нэг юм туршлагачлаа гэж харж байгаа байхгүй юу? Тэрэнгүүд сая ингээд шал өөр шинэ ээж болж байгаа санагдсан юм байна. Гингүүд одоо ингээд амар өөр болчих байгаа байхгүй тий. Тийм бүр шал өөр юу би урд нь яаж ингээд хүүхдээ хөлтөө гэсэн бол хөхөөж хөлж чадахгүй би дахиад сувлагчийг дуудаж өгөхөөсөн шүү дээ. Амлуулж чадахгүй ингэж бацаа би ер нь хүн одоо нэг амьдралж байгаа хэцүү үе гарна шүү дээ. Тэнгүүд тэр үеэ ингээд мартчихтай юм шиг байна. Тэнгүүд хүүхд угаасаа төрөнгүүд яг няраа үеийн амар хэцүү байдаг шүү дээ. Тэнгүүд яг тэр үедээ ингээд нойргууч байна, тэг гормоны өөрчлөлтж байна. Тэг бас амар хэцүү хүүхдийнхээ очрыг болохоо хэцүү байдаг болохоор яг тийм няраа үеийг ингээд мартчихтай юм шиг байна. Яаж усанд оруулдаг вүлээ, яаж памперсын сэлдэг вүлээ, яаж мөөм ингээ хагарч исэн болохоор тэр үе муу бүр ингээ мартцсан байхгүй би. Ямар ч тач мөөм хагарч исэн өвдөжсэн та гэдгээ хальт санаад байгаа яаж өвдөөж мартцсан. Тэгэл сая дахиад бүгдийг нь туулаад явж лээ. Тэгэхээр яг ингэ яраа үе айгу хэцүү байдаг болохоор хүн ингээд төрөөл хүүхд ой өрөнгөө тэр яраа үе мартаал ингээ явчихдаг юм шиг байгаа. Тэнгүүтээ яг жаргалтай үед ингээ мөнгөлөө авчдаг. Тэнгүүтээ дахиж төрмөр санагдаад байдаг юм шиг байгаа. Ер нь эмэгтэйчүүд төрнө гэдэг амар санаа. Тэр төрхийн амар хэцүү хүнд өвдөлтийг ингээд давж туулчаад өөрөөрөө бид төрж үтсэн кесараар сая төрж байгаа байхгүй. Тийм хэрнээ сая кесар дээр би өөрөөрөө төрснөөс илүү өвдсөн. Айгуу хэцүүсэн. Тийм хэрнээ би яг одоо ингээ 3 сар болсон байна. Би бол дахиж төрнө л гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр тийм үү? Тийм амар санаа. Ахаа кесар хаалганы дараа гарч ирчээд манай нөхөр хүртэлсэн нэр чамайг дахиж төрүүлэхгүй ястай амар юм байна гэлдэгжсэн. Би ч гэсэн би дахиж өстө төрөхгүй гэл ярьжсэн байхгүй. Тэгсэн чинь одоо би ингээд яг кесрийнхаа өвдөлтийг мартсан байхгүй. Амар өвдөжсэн. Одоо ингээд шарах ингээд анцсан байгаахгүй хөрхөн. Тийм ирнэл дахиж төрөндөө айгуу хөөрхөн байсан шүү гэл хүүхдээ харах болгонд л хайр өрөөд тэгэл юу нэмэгтэйчөө төрөөд идэм шиг байгаа юм. Хэцүү юм мартаад жаргалтай үеэ ингээд зүрхэндээ цэжлээ авчдаг. Сонирхолтой юм байна. Одоо ингээд цуглагч нар хүртэл ингээд асуугаад идэв. Би хүүхдээ хөлж чаддгүй. Хүүхдийнхаа ингээд памп би бүр сая хүүдэрээ төмсгнийхэн дээр дооцсаас цус гаргаад. Хүү яана. Тэгээ би ч нэгдүгээр хүүтэй байж үзэг болохоор тэгж алдчихж байгаа. Хоёрдугаарт памперсын нэг тийм амар ойр ойрхон солиод байдгаа бас мартчихсан юм уу яасан. Айгаад байсан юм уу яасан. Тэгсэн чинь ингээд нөгөө хуйхнагч гэдэг үлөөний тим хэсгийг ингээд сайн арчдаг юм байл та. Тэрэнд би нөгөө охин шигээ санаад хальтхан ингээд баачвал баасын цэвэрлэл буцаад памперсын солиод байсан чинь тэр хэсэг нь ингээд нураад тэгээ арьс нь ингээд өргөдөө цус гараад гарцсан байсан. Тэгэл яа за ерөөсөө туршлагатай ээж болно гэж юу н болоогүй юм байна дөө гэж өөрийгөө нэгдүгээр харж байгаа. Хоёрдугаар тэгэл яг хүүс солигдохоор мэдэхгүй майгуух гарт юм байна. Тэгэл дахиад бүх юм одоо эхлээл сураал явжлаа. Тэгээ 4 жилийн хугацаанд амар их солигдсон юм байна. Одоо нэг няраа 4 жилийн өмнөх хасарга одоо бүр шал өөр болсон. Тэр үед ингэдэг байсан юм одоо шал өөр болсон. Тэгэхээр ер нь л тэгээд хөрх болгондоо л дахиад шинээр сураал шинээр л хийж болт юм байна. Тэг нөгөө одоо жишээлбэл маань найзууд бас ингээл яг дотны найзууд маань дөнгөж ингээ жилийн зайтай одоо жил хүүхдтэй болж байгаа байхгүй. Тэнгүүд одоо жил би бас өөрийгөө бодож юм. За жилийн зайтай гэж одоо би ч одоо төгж байгаа ч юм шиг гэж ингээл бодонгууд бас нэг юм угасаал дөрж үзэг хүмүүс чинь юм айцгэлээдэг ч тийм. За ингээд сэтгэл зүйн хувьд ямар исэн анхны болон ингээ хоёр дахь хувьд за ингээ арга барилын хувьд ингээд шин зүйлсүүд ингээл нөгөө марцсан зүйлсүүдээ эргэж санахаас ихсүүлэл байж штэ. Тэнгүүд одоо ер нь сэтгэл зүйн хувьд одоо яг ямар санагдсан? Сэтгэл зүйн хувьд болохоор яг нөгөө нэг жирэмсний тээлтэй хугацаанд бол айгүй тайван байх ёстойгоо л мэдчихдээ. Яг тэгэхээр анхан жирэмсэн болоод би тээлт дээрээ жоохон алдсан байхгүй юу? Миний ингээл гормон өөрчлөгдөж байгаа учраас би угаасаа ууралж болно гээл уурлах үед амар тесэрч уурлаа л те зам дээр хүртэл ингээл хүмүүс жолооч нартай хэрэлдэж мэрэлтэл би жирэмсэн гээл айгүй тийм байсан байхгүй. Тэгээд техник дээр юу? Техник дээр ер нь байнга тийм байсан. Тэгээд хоёр дахь дээр болохоор юун дээр
алдсан ойлгосон. Яг ингээд тэгээд тээчхэр хүүхэд айгу 50 бос төрд юм билээ. Айгу уйламхай ингээд ээрч уйлдаг ч юм уу. Тийм төрдөг юм байлээ. Тэгээ бас унтахгүй ерөөсөө. Би ч нөө анхан жирэмсэн эхний дээлтэн дээрээ унтдаггүй байсан байхгүй. Кино үзээл, Netflix үзээл, аним үзээл гэдэгсэн. Тэгээд гисэн чинь манай охин ерөөсөө нойронд одоо ч гэсэн манай охин нойронд нэлээ муу байхгүй. Тэгэхээр ер нь яг жирэмсэн байх хугацаанд заавал гаруул унтчих хэрэгтэй юм билээ. Тэгчнээ хэцүү юм болж исэн ч гэсэн нөхөр хичнээн уур урж исэн ч гэсэн за дараа нь төрөөд би л зав шүү гэл ингээл айгу 50 байх хэрэгтэй мөлий. Тэгээ тийж боцсон ч ихсэн сая 2 дахь дээлтэн дээрээ би бас зам дээр хэрэлдгээр бас хэрэлцээ. Тэгээ нэг жолоочтой 2 ч удаа тийм машин мэрж хата хэрэлдэж байгаа байхгүй. Тэгээ яалтч нэг гормоны юм байдаг л та. Тэгээ тий гормоны юмдаа ингээд жоохон тэрийг автаж болохгүй юм билээ. Гормоны юм байгаа шүү. Би жирэмсэн би л гэхгүйгээр жоохон өөрийгөө дараалах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй бол дараа нь хүүхэд жоохон 50 бос нойронд муу ч юм уу тийм төрд юм билээ. Одоо л манай хүү бол сайн унтна. Гэтэ ээж хамтал байх хэрэгтэй л болчиход байгаа юм л та хөө учраас. Тийм байна. Тэгээд хан төрөлтийн дараа би нөгөө жирэмсний гормон унаад яг төрсний дараа ингээ 2 даавар өссөн байж байгаа хоёулаа навс унаад тэгээ ингээд сэтгэл санаа бүр ингээ шалаар нэг болдог байхгүй. Тэрийг бол яг юу болоод байгаагаа мэдэхгүй айгүйх стресстэй гэсэн байхгүй юу. Жирэмс би яхаараа гутартын бүх юм сайхан багтчихна. Би ингээд төрсний дараа гутрал тавтаж болохгүй ч гэдэг юм уу те. Тэгэж айгүйх хүчилдэг байсан юм шиг одоо бодоход. Тэгээ одоо ингээ харж байгаад би төрөөл шууд эглэн бариад эхэлсэн. Тэгээд яг жирэмс төрөөд 3 сарын дараа төрхөөс өмнөх 48 кг жинтэй хүрсэн байсан байхгүй юу. Тэгээд амар хатууд эглэн барьдаг байсан. Тэгэл төрөөд 1 сар болоод жим интерт яваал ихсэн байхгүй юу. Айгуу тийм нөгөө эхнийх дээр гэсэн үг шүү дээ. Эхнийх дээр ингээл айгуу айцтайсан л та. Яг жирэмсэн болохоос өмнөх өөрийгөө олж чадахгүй бол яана гэд айгуу айцсан байсан байхгүй. Тэгээ зарим хүмүүсийг бас ингээд түүх сонсоод би төрөөл ингэж таргалал ингээ үлдсэн. Гэ тэрнээс айгуу эмзэглээд айгаад исэн байхгүй. Тэгээд би хүссэн юмаа идэж чадахгүй. Тэгээ би хөхүүл эмчрэн ингээл ерөөсөө ингээ назгаараагүй байхгүй. Дандаа л ингээд гурил будаа идэхгүй ерөөсөө л ингээд хатууд эглэн барайл 3 сарын дараа буцааж энд очсон байсан. За 2 дахь төрөлтөн дээр болохоор би илүү одоо өөрийгөө ингээд одоо гаргуунд нь хайжин гэх юм уу. За ер нь ингээл хүүхэд нэг ой хүрэхтэй зэрэгцээд яг хөхөр олж байгаа үед ажимтай хасагдаад жим бол нэг асуудал биш ингээ очичдсан бэлээ. За тэгээд төрсний дараа угаасаа гормонтой холбоотойгоор юу вэ? Уналтанд орно. За тэр үед өөрийгөө хүлээж авах хэрэгтэй мэн одоо угаасаа гутарж байгаа. За тэгээ гутарж байгаа үеэ ч гэсэн ингээ хайрлаад нэг доошоо явчихгүйгээр бас жоохон барина штэ. Тэгтээ би гутарч болохгүй. Би хараа гутартай. Би чадна. Би мундаг төлгөөн гэхгүйгээр за би гутарж гинөө. Би энийгаа ч гэсэн буцтай хуваалцах хэрэгтэй гэл одоо бол нөхөртөөгөө бүр маш сайн ярилцж байгаа нэг. Тэгэл шууд уйлмаар уйлаал нэг гэртээ нэг хагас галзан өмшүүл явж байгаа. Яа ингээл нэг кино үзэл уйлждаг ч юм уу те. Эсвэл ингээ уйлах юм дээр уйлахгүй ирнэ. Нэг юм хүгийн жижиг юм дээр уйлаал. Тэгэл нөхрийн ингээ нэг жоохон муухай санагдсан юм өмнөх төрөлтөн дээр би төвчэл яваад идэгсэн байхгүй юу. Тэгээ тэр нь ингээд дамжирсаар агаад айгүй том хэрүүлт хүрэгт юм байлээ. Тийм болохоор би одоо хагас галзуу хүн шиг харагдаж байгаа ч гэсэн жижигхэн тэр нэг зүйлэн ч гэсэн хилээд дотор ингээд буглаад байгаа юм шууд тэр хугацаанд нь гаргаал яваад байгаа. Тэгэл ерөөсөө ингээд найз нөхдөд ч гэсэн яа би амар гутраад байгаа шүү гээл. Тэгэл ээжтэй ингээл видео кол хийж байгаа л ёо цаацаа гутарч өглөө явсан. Гээл тэгэл ээжүүр чи ч одоо зүгээр үү гээл зүгээр бишээ угаасаа гормон гээл нэг тийм. Тэгээд яг хөө тэрийг хүлээж авч ин тэрэн дээрээ нэмээд би яг нөх хөхүүл үеийн витамин энтер аягүй сайн бас ууж байгаа. Өмнөх төр ерөөсөө ууаагүй байхгүй. Тэгэнгүүт ингээ үсмүс унаад амтан болсон. Тэгээ одоо өөрийгөө хүлээж авч ийн. Тэгээд аль болох баг гутрах зүйлсийг бол хэрэгжилж ийн. Витамин сайн ууж ийн тий. Уг нь ингээл сэтгэл санаагаа зэгцлэх гээл тий. Тэмдэглэл энтер хөтлөл байгаалгаа. Гэтэ яалтчгүй энэ аягүй тийм том гормоны уналт тийм дааврын нөлөө явагддаг учраас нэг тийм үе дээрээ явж байгаа. Тэгээд яг ойр дотныхоо хүмүүст бол сайн хуваалцж байгаа болохоор дотор юм бууглахгүй бас нэг тийм хүнд гутрал руу орохгүй ингээ яваад байгаа гэж бол өөрийгөө харж байгаа. Тэгэхээр ер нь яг өмнөх төрөлтөөсөө тэр гутрал гэдэг ямиг олоод харсан. За тэгээд өөрийгөө хүчлэхгүй байх хэрэгтэй юм гэдгийг олоод харсан болохоор одоо арай нэг тийм өөрийгөө одоо нэг тийм зөндөн орхиод байгаа гэх юм уу. Учиргүй ингээл өөрийгөө ингээл амар ташуурдаал те. Чи өстө нэрэ хүчрэхэг баг майндсет гэлтэй. Майнкрафта нураа гэлээсэн. Одоо тэ болсон шүү дээ. За тийж байгаа гайг болно дөө. Одоо нэрэ жаагайг болчихно дөө гэж байгаад байгаа. Тийм. Тэгээ бас ойр дорох найз нөхдөд бас айгүй ойрхон байгаа би.
чатаарч болтгоо ингээл ёо би гутраад ах юм би ингээд ах юм ингээл хичээд байгаа. Тэр нь надад бас айгүй сайн тийм тустай байгаа шүү дээ. Тийм ээж нар бол тэрэн дээр бас жоохон алдаад идэм шүү. Би ч гэсэн өмнө алдсан болохоор за би гутарч байгаа гэлтэй. Тийм үрнэ би гутарч болохгүй гэл тэгэл нэг ойр тойрныхонтой хэлэхгүй эсвэл нэрээ нууцлал ээжүүдийн групп дээр нэг асуудлуудаа бичдэг ч юм уу тий. Нэг тиймэрхүү төрлийн ээж нар бас их байгаа. Тэр ээж нартай хандаж хэлэхэд зүгээр яг ойр тойрныхоо хүмүүст сайн өөрийгөө одоо хичнээн тэр ойр тойрныхоо хүмүүс өөрийг нь тэнэг гэж бодсон ч хамаагүй сайн хуваалцаад байх хэрэгтэй юм билэ. Тэгжээч юу нэг төрсний дараах сэтгэл готрлыг давж гарах юм уу даа л гэж харсан шүү дээ. Нэг тиймэрхүү байна. Тэгэхээр бас юу юм бэ те? Нэгэр яг нэг юм миний яг одоо би ингэж шилж ирсэн байлаа гэж бодоход миний зан аран шин хүүхд төрлөө гэж бодоход тэрэнд аягүй нөлөөтэй байх юм байна те. Яг хэрхэн тээж явснаас. Тийм. Жирэмсэн үеийн сэтгэл зүй яг хүүхдийн сэтгэл зүйд бас шууд нөлөөлт юм билээ. Тэрийг яг хоёр зүг байна. Харин тийм билээ. Би бас ингээл ерөөс ингээл унтахгүй ингээл за би л одоо жирэмсэн юм чинь ингээл ерөөсөө ингээл шөнийн нойргүй ингээл яваад идэгсэн. Тэгсэн чи одоо манай охин шүн унтдаггүй, өдөрч унтдаггүй. Ярадаач налхтаач тийм байсан одоо ч тийм байгаа байхгүй. Тэгэхээр өстой аль болох цаг гаруул унтж байгаа хэрэгтэй юм билээ жирэмсэн. Тэгэл хичнээн ингээм амьдралд нь хэцүү юм тохиолдсон ч гэсэн яг 9 сарын хугацаанд ингээд тисэл төрчүүл хүүхдэн 50 төрчүүл ээж амгалан 50 байх юм билээ. Тэгэхээр тэрийг ер нь бас их анзаарч байгаа хэрэгтэй юм билээ ээж нар маань. За тэр их санагдлаа тэгэнгүүтээ хоёрт нь гэх юм бол нөх хүлэн зөвшөөрөх гэдэг чинь бас чухал юм байна те. Эхэндээ ингээд үрцэн би туршлагатай амжин гэдэг байдлаар 70 ухамсар цаанаас ч юм уу би ингээд туршлагатай байх ёстой гэдэг нэг юм хэрэг дүр ингээд өөрт нь бариад идэх ч юм уу те. Өстой сонирхол үнцэг байна. Тийм ер нь хүн цаг үе болгондоо өөрөө хүлэн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байл шүү дээ. Тэгэхгүй ингээд өөрийгөө хүчлээл те. Одоо намайг үзэж байгаа ээж нар ч гэсэн шал өөр надаас өөр ээж нар ээж болно шүү дээ. Тэгэнгүүт өөрийгөө би ингэж чадахгүй байж тээ би гэж юусэн болохгүй. Хүн ер нь бас өөрийгөө цаг тухай одоо хүн хүний амьдрал ер нь өөр байгаа байхгүй юу тий бага нас нь өөр байна одоо байгаа амьдралын хэв маяг нөхцөл байдал тий бүх юм нь өөр учраас өөрийгөө бүр хит ингээ хүчлээд байхгүй нэг жоохон ч гэсэн хүлээн зөвшөөрөл хэрэгтэй юм билээ. Тэгээ одоо бол би юу л байгаа нэг эхний 1 сар одоо жиндэр жишээлбэл ярихад эхний 1 сар би ингээд 10 кг ингээл хасаал тий аргагүй нэг төрсний дараа айгүй хөшгөл уудаг байхгүй. Тэгээд нэг хасцیں۔ Тэгээд нэг 2 сар руу ороод ирэхлэнгүүд л дуртай юм айдэл өөрийгөө жинхэнэ зүнд нь хайж байгаа байхгүй би. Тэгээд өмнөхдөр заа амар дэглэн барьсан юм чи тэрийг угаас турцсан. За зөвхөр болох юм чи угаасаа турчна гэж бодвол ингээл сайхан идчихэл байгаа л та. Тэгээд тэр нь бас ингээд бас сэтгэл зүйд бас айгүй амар л юм байна. Өмчм нэг дэглэн бариал та хатуу дэглэн бариал айгүй зовсон. Одоо бол жим юм бол зогссон, гуурахгүй. Өмнөх жиндээ очиход одоо 12 3 кг дутуу байгаа ч гэсэн заандаа болно хүн таргалжлээдийн туржлээдийн ингээд тоохгүй байгаа. Жим минд бол очил бүтлний хөхөө болчдөг юм байна 2 дахь төрөлтөөс. Тэгээд бас нэг гоё юм нь яг нөгөө тавтан төрөгч болсны ганц давуу тал нь юм байна. Анх төрчөөд би ингээд хүүхдээ яана манай хүүхд ингээ өвдчихвэ гэсэн байга айцтайсан. Тэг жирэмсэн багтаа ч гэсэн яана өвчтөө өтөрчихвэ гэл айгаал. Яана тийш. Айгу хэцүү юм билээ тэр чинь. Тэгээ төрчөөд хүртэл ингээд хажууд амьсгалаа унтаж байгаа хэрнээл би ингээл байн ингээл хамрын ингээ шалгаал заяа. Норгож байгаа л ингээл амьсгалч байна ёо цэц амьсгалч байна гэл. Тэгээ ингээд 0 хүртэл орж чадахгүй. Хүүхдтэй хитрхи ингээд юм яац attached болоодсан байхгүй. Гэл зуралтал хүүхдтэй зуралтал тэгэл ажил төрөл хийж чадахгүй. Тэгээ хайж явж бол бүрч чадахгүй. Тэгэл нөхөртөө үлтэйгээл нэг 2 3 цаг гарахад ёо за манай хүүхдтэй нэр ингээд янз бүрийн болцсон байх уу гэл толгой тэр л бодогдоод юу найзуудтай гоёх. Тэгээс ухаан жолоогүй галзуу юм гэрлэгөө гүйж очдөг байсан байхгүй юу. Тэгсэн чинь 2 дахь төрөлт дээрээ яг яадаг юм блэ. За нэг хүүхд бүтэн өсгөөд 4 нас хүрсэн ингээ байж лэн хүүхд өсчлээд сэржлээд ингээл айгүй нэг тийм сэтгэл айгүй амгалан болчтой юм байна. Тэгэл унтуулчаал нөгөө өрөөндөө ингээл ажиллаа хийгээл те. Тэгэл урд нь бол ингээл байн хаалган голцуулаад шалгаж байгаа шүү дээ. Одоо бол тэгэл за сэртлээ унтчихлаа гэл. Одоо ингээд тэврээл уйлал авил орилуулцдаг. За одоо нэг жоохон орилж жагаад ядраахаар нь мөмдөд унтуулчих гэдэг ч юм уу те. Бас нэг жоохон арга барил нөр бол уйлах тоолнд бас ингээд байхгүй ч юм уу. Хүүхд ер нь л өсчөндөө гэсэн бас нэг тийм одоо нэг тийм бодол байгаад байгаа байхгүй те. Манай охин одоо 4 хүртсэнийг ч хэлэхгүй те. Ингээл зөндөөл ах тэр дунд нь өвдөж байгаа юм л та. Гэхдээ ингээл хүүхд ер нь өсчтэй юм байлээ шүү гэдэг нэг тийм бодол байгаа учраас айгүй тийм тайван болцсон. Тэг хүүхэд өвдөхөд ч гэсэн манай хүүхд бас нэг сая төрөөд нэг сар болоод ханаад төрсэн байхгүй. Тэгэхэд
анх төрсөн байхдаа бас манай хүүхд 1 сар болоод ханаа төрсөн. Тэгэхэд би өөртөө гал зурчихсан. Яана би 1 сартай хүүхд ханаа зурчихлаа гэл. Ямар хэцүү юм те. Тэр ихтэй одоо юу өөрийгөө ингээл зүхээлээдэг байсан. Тэгсэн чинь одоо болохоор за ханаа төрөөл үсттэй. За одоо анаферон ингээд туслаар уулгачих. За чагнуулчих. За тэгээд хөхөр олж байгаа юм чинь гайг болчихно дөө гэл нэг тийм тайван болчиход байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр анхлан төрөлт 2 дахь төрөлт 5 дахь төрөлтийн ялгаан тэр юм бэл аюу тайван болт юм бэл. Тэр нь бас нэг туршлагандаа үзэж харсан юм даа олж байна тий. Хэрэл гоё. Тэнгүү сайн гэлж штэ. Би ингээ анхан төрхтөө ингээд аюу их айцтай ч юм уу тиймэрхүү юмнууд ингээ их байсан гэл тэгээд тэгээ дээрээс нь ингээ дэжтэн группээс ч гэдэг юм амар олон зүйлсүүд ингээ харж судалж байгаа мэдж байгаа штэ. За одоо 2 дахь хүүхдээр ингээд яг саяны хэлдэг шиг туршлагууд ингээ үүсэж штэ тий. Тэгэнгүүтээ штэ. Яг нэг юм нийтлэг ойлгодог юм буруу ойлголтууд гэж байна да. За ингээл нөх хүн чинь жирэмсэн болол ирэнгүү чинь маш их олон мэдээлэл судалж байгаа шүү дээ. Тэгээ тэгэнгүү чинь стонерээ толгойн эрэгтэл олон талаас юм байна нэстэй. Ер нь яг ойлгож ирсэн нэг тийм нийтлэг буруу ойлголтууд үн чинь биш байсан юм байна штэ. Гэт тэгж ойлгожсэн зүйлсүүд байдгүй. Юу одоо нэг хүүхд төсөхөд ээж нарын хувьд тулгардаг бас нэг асуудал байдаг юм шиг. Миний хувьд бол энэ бол байдгүй. Тэр нь болохоор нөгөө 2 хадам ээж нь 2 өөр юм ярьдаг. Тэнгүүд одоо ингээд найзууд нь бас нэг өөр юм ярьдаг. Тэнгүүд YouTube үзсэнгүүд бас нэг өөр юм ярьдаг ч юм уу те. Тэгэхээр бас тэр нь хүүхдийн нөгөө өвдсөө тасаргаач гэдэг юм уу те. Хүүхд өсөхөд ч юм уу бас айгүй хэцүү болт юм шиг байгаа. Тэгээ миний хувьд болохоор ээж нэг тэгдэг шүү ингэдэг шүү гэл нэг за би мэднэ угаасаа гэл нэг би нэг багын нэг жоохон тийм байхгүй том толгойлох үедээ жоохон том толгойлчих гэдэг талтай. Тэгээ би угаасаа мэдсэн байна. Би чат чибэгтээс асуусан гэлээ ээж рүү. Тэнгүүд манай ээж амар хөөрхөн намайг жоохон байхын тиймээс байхгүй. За чи мэддээ штэ тэгээ юм судлаа илгүү дээ. Одоо миний үеч өнгөрсөн бахаа гэж манай ээж тэгчдэг. Тэгээ тэгэнгүүт бас тийм ээжээс сонсох үе бас байдаг. Яа тэгэхээр ингээд манай хүүхд өстөө ингээ мунддаггүй яах вэ гэдэг тэнгүүд ээж үлхийд гэл. Тэгэл яг ингээд гарын хөлийн жахаа нэг үлхийддэггүй одоо нэг түүнх энэ төргээд бас одоо юм яригддаг болсон байхгүй. Тэгэхээр ингээд гарнаасаа хүүхд ингээ цочоол уйлаад байдаг байхгүй юу? Яг нэг яраа үедээ. Тэнгүүд ингээд мод толтол ингээ гарын ингээ үлгээдэл тэгэл ингээл хөхүүлэл эсвэл ингээл аваа явчихаар хүүхд нам унтдаг ч юм уу те. Тэр мэт одоо нэг дээр үе ч юм уу те. Манай ээжийг бидний өсгөж явах үеийн юм бол айгүй тийм туршлага надад бол хэрэг болдог. Тэгтээ алхам тутамдаа ч юм уу ээжээс ч юм уу ээжүүдийн группээс ч юм уу юм сонсоол толгоогоо эргүүлэл ингээл байвал надад аюу хэцүү учраас яг ингээд хүүхдийн нэг очдог эмчтэй тэнгүүд ээжүүдийн групп интерес ингээ асууж ахаар хүүхд жоохон ингээд өвтлөө шууд эмчтэрээ очиод ингээ асууждаг. За тэгээд хэрвээ жоохон эвгүй санагдвал өөрөө бас жоохон судалгаа хийждэг. Судалгаа одоо интернетээр дүрэн байдаг штэ. Chat GPT ч юм уу одоо янз бүрийн судалгаа Google-с ч юм уу те. За ээжүүдийн групп дээр бас янз янз зинлэн байдгийн. Тэгэхээр ээжүүдийн групп бас нэг найдад хэрэггүй. Тэгэхээр өөрөө сайн судалгаа хийгээд ингээ олон талын харьцуул хийж хаад ингээд олчвол аягүй амар байт юм блэ. Тэгэл хүүхдийг ингэж өсөх тэгж өсөх гэл хүн болгоны хүүхд өсөх тийм нөгөө арга барил өөр болохоор тэр дундаас даахгүйгээр өөрийн гэсэн арга барилтай болвол зүгээр юм блэ. Одоо манай охиныг ингээл би одоо охиножиг өөрөө ингээл өсгөө явж байгаа юм л та. Тэнгүүд ингээл одоо бичлэгийг нэг хийнгүүд хүмүүс энэст амар хүмүүжлэхгүй хүүхд байна. Ингэж хүмүүжүүлсэн хүүхдтэй хүн аль шүү ч гэдэг юм уу те. Тэгж ярьдаг хүмүүс байна. Тэгэнгүүт ингэж одоо өөрийн гэсэн бодолтой ингэж өөрийгөө илэрхийлэх юм чадамжтай өсөж байгаа хүүхд ирээдүйд их юм дуулгана ч гэдэг юм уу. Тэгж хүлээж авч байгаа хүмүүсээ. Тэгэхээр хүн болгон бас өөр учраас ер нь л өөрийн гэсэн одоо бодолтой тийм байх нь л зүгээр юм уу гэж боддоо штэ би. Тэгээ хүүхд өсөхдөө л одоо янз янзын л одоо энэ буруу тэр нь зөв гэсэн юм л гарч ирдэг юм бэл. Харин тэр нь бас өөрсөнд амар их дарамт болгох. Тийм дарамт болдог. Тийм. За одоо тэгвэл нь шүү дээ. Одоо жирэмсэн ихчүүд шүү заяа. Жирэмсэн ингээ байхдаа ер нь юм хамгийн их анхаарах ёстой байсан тэр зүйлсүүд гэдэг юм. Хүн чинь нөгөөс хийж үжээж, алдаж үжээж, онжээж бас ингээл мэдэж авдаг шүү дээ. Тэгвэл яг тэр нэг байсан. За анхны төрөлтөн дээр чинь би санахгүй наа. За 2 дахь төрөлт дээрээ юу байсан? Уунд бэлдээдсэн байхгүй сэтгэл зүгээ. За. Яг жирэмсэн байх хугацааныхаа туршид бэлдэх хэрэгтэй юм билээ. Би яг сүүлийн 1 сар л бэлдсэн. Тэр болохоор ямар ч төрөлтөнд л бэлэн байх хэрэгтэй юм лээ. Заавал хүн өөрөөрөө төрөх албагүй. Кейсраарч төрж болно. Эсвэл одоо янз янзын төрөх одоо өөрөөрөө төрөх чинь хүртэл ингээд айгүй олон янз байна штэ. Одоо эпидурал хийлгэн хийлэхгүй одоо ингээд юмар ингээд сорж одоо ингээд вакуумд болж ингээд төрнө гэл айгүй олон юм байдаг. Тэгээд гинтийн кейсер хаалгаач бас байгаа. Учираас ер нь ингээд анханасаа одоо анхан төрөл ялангуяа яаж төрөх нь мэддэхгүй байдаг байхгүй юу?
Тэгэнгүүт гинт хүүхэд нь ингээд байрлал нь буруу болчдөг ч юм уу тий. Тэгэнгүүт шууд ингээд кесар болчдөг байхгүй юу төрөлт. Тэгэхээр ер нь ээж нар анхан төрөлтч бай, ер нь хоёр дахь төрөлтч бай. Хүүхэд ер нь яаж төрөх өөрөө шийдэн шиг санагдчих. Яг би угаасаа мундаг, манай ээж угаасаа л өөрөөр төрчдөг. Эсвэл би 3 удаа өөрөөр төрсөн юм чинь би чадна. Тэгэхгүйгээр хүүхэд ер нь яаж төрж магадгүй шүү тий. Би ямар ч төрөлтөнд сэтгэл зүгээ бэлдсэн байх хэрэгтэй. Яаж ч төрсөн би хүүхэдтэйгээ л ингээд хэсэг минь уулзч байвал надад дааз жаргал баяр баясгал гэж бодох хэрэгтэй мөлий. Тэгэхгүй би нөгөө эхнийхээ өөрөө төрүүлсэн. Тэгээд нийт одоо ингээд жирэмсний 8 сарын турш би өөрөө төрнө гэж бодчихж байгаа байхгүй юу. Тэгэл ерөөсөө йогт яваал тий. Төрөх хэрхэн өвдөлтгүй төрөх вэ гэл янз янзын ингээл подкаст тий юмнууд ингээд YouTube үзээл. Тэгэл ингээл жинхэнэ өөрийнхөө нөгөө майндсет гэдэг зүйлийг өөрөө төрнө гэд бэлтчихэж байгаа байхгүй. Тэгээд байжгаад сүүлийн 1 сар ягаад ч юм зүүн совинч гэдэг юм уу. Манай хүүхдийг байрлал зүг бийсэн. Зөөр ингээд гинт кесараар төрчүүл яах вэ гэд нэг тийм бодол орж ирсэн байхгүй. Тэгээд яг хөө ингээд бодоод байгаа дотроо за кесараар төрсөн ч гэсэн би чадна дөө би бол төлхөн штэ гэснээ. За юу ч дээ өөрөөр л төр штэ. Гэ нэг юм адын бодлоод байгаа байхгүй тий. Тэрийг хүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө. Тэгэл юу яажгаад яг ингээ өөрөөр төрөх гээд би бүр сэдэлтэй юм энэ төр тавиулаад ингээ өвдөлтөөгөө байж исэн чинь халуураад тэгээд ингээд бүх төрөлт ингээд бүр эргээд тэгээд бүр яаралцаа кесраар яг 30 минутын дотор би ингээд шийдвэр гаргаад за кесраар төрж байгаа байхгүй. Тэгэхэд би бүр амьдралтаа бүр авч үзээгүй хамгийн их сэтгэлийн дарамтыг ингээ амссан. Тэгээд манай нөхөр ч гэсэн бүр ингээ шоконд ороод тэгээд угаасаа л ер нь кесраар төрж байгаа ээж нар тэлдэг юм байл та. Угаасаа ийм эрсдэл гарч болно. Тэр ингээд яг ингээд сонсоход айгүй амар заяа. Ингээд ийм хүндрэл үүсч болно, давсаг ингээд ингэж болно те. 2 утас 50 ингэнтэйг ингэж зоолно молно гэл тэр чи ёо бүр ингээд айхч чамчаа. Тэгээ ятгаад би ч нөө өөрөөр төрөх өвдөлт өгцөн бүр ингээд хитэн цаг өвдцэн тамиргүй болсон. Тэгээ ингээд бүр амар шантармаар уйлмаар байсан. Тэгээ уйлсан угаасаа. Тэгээд уйлсан чинь хүүхдийн зүрхний цохилт бүр ингээд 200 даваад тэгээ эмчнэр намайг бүр чи хүүхдээ аллаа штэ. Яагаад ингэ уйлаад байгаа юм бэ? 50 бай гэд харны. Би өөрөө контролдож чадахгүй байхгүй амар муухай. Хүүхдээ яг тэрэг хугацаанд би бүр бодохгүй юм чаа. Тэрэг хүүхдээ батсан бол би ингэ тайвшраад уйлахаа байлж болно штэ. Тийм ирнэ бүр ингэ өөртөө эвлэрч чадахгүй ингэ бүр ингэ ихэр татаж уйлаад зүрх мөрх ингэ салганаа тэгээ хүүхдийн пүүлсэн бүр нэмэгдээд ингэ авцсан байхгүй. Тэгэл яг 30 минутын дотор хүн ер нь хаалгаанд бэлдэж чаддаг ч юм бэлээ. Тэг ингэ уйлаад л та өөртөө итгэхгүй ингэ салгалсан амтан дээшээ ингэ тэрэгэнцэр дээр суугаад кесар хаалгаанд орж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээ кесар хаалгаанд ингээд сүүлж явахдаа хүртэл өөртөө итгэхгүй бүр ингээ зүрх ингээ сонирмолоод тэгээ ингээ дуудуулаад өөрийгөө сатаар болж байгаа. Тэгэхээр би яг юун дээр алдсан бэ гэхээр ер нь анх жирэмсэн болоод за ер нь яаж төрж магадгүй учраас тэрэнд бэлтгэлтэй л байх хэрэгтэй юм лээ. 9 сарын турш тэрийг бэлтгэх хэрэгтэй юм лээ. Кесараар төрж болно, өөрөөрөө төрж болно. Тэр бол бас ээж нарын хувьд бас айгүй тийм сонсоогүй зүйлж магадгүй хаа. Надад бас хинч хэлж байгаагүй. Тэг хүн ер нь ингээл бас монголчуудын дунд ч юм уу кесараар төрөх чинь амархан штэ. Йоо кесар амархан штэ. Кесараар төрдөг ээж нарыг ямар төрөх гэдэг бас нэг тийм яг тэрийг сонсч байсан юм. Тийм явд юм бэлээ. Тэнгүүд манай ээж 3 хүүхдээ гуруулан кесараар төрсөн. Баггүй юу. Би тэгж сонссон учраас би кесараар төрж явах үед мэдэхгүй штэ. Тэгээ манай найз ч гэсэн сая 2 хүүхдээ хоёулан кесараар төрүүлсэрнэ. Би кесар хаалгааг орж үзээгүй учраас надад яачгүй тэр адын нэг бодлого байхгүй. Амархан л ээж таарна тий. Гидсэд сүлчж байгаа юм чаа. Гэж бодоод яваад байгаа байхгүй. Тэнгүүд өөрөөрөө би урд нь төрж байгаа штэ. Тэр үеийн өвдөлтөөс давсан өвдөлт би сая кесараар төрөхөд мэдэрч байгаа. Нэгдүгээр тэр сэтгэл зүйн тэр нэг хямрал амар байсан тэр хаалганы. Урд нь би ерөөсөө тийм давхраач хэлгэж юу ч хоолойны махаж ахуулж үзээгүй хаалгааны тийм айцтай хүн 30 минутын дотор шууд хаалгаанд шийдэл дээш орж байгаа байхгүй. Тэгээд тэр нэг айц айгүй аимшигтай байсан. Гэтэ ер нь яаж ч утсан 8-9 сар сэтгэл санаагаа бэлдсэн ч гэсэн яг тэр кесрийн юу н хаалгаа ер нь юу юм бэлээ. Бүтэн биш ингээ хагас мэдээ алтуулаад ингээд зүсээд тэр ч бас мэдээж байгаа юм мэдрээ те ингээд тийм хиншүү яриас үнэртэй гэдэм билээ. Ямар юу юм бэ? Тэгэхээр ингээд нэг тийм жоохон эвгүй. Гэтэ бол өвдөлт бол ерөөсөө яг хийлгэж байгаа үед бол мэдрэхгүй. Тэгээ нэг ингэж дардгийн байлээ. Тэр чинь жижигхэн юм гаргаад хүүхдийн ингэж гаргаад авч байгаа штэ. Тэр дарж байгаа нь ч жоохон эвгүйсэн. Тэгтэл би ингээд айгаад байгаа хгүй юу. Би одоо ингээд кесар хийлгэж байгаа ямар амар юм бэ? Одоо миний гидс одоо бүр өнгөрчлөө. Йоо яаж ангаалгаж байгаа бол гэж би нөгөө айцтай тэгээ кесрийн ядаж тийм хаалгааны бичлэг үзсэн бол би ядаж дөртэй байхсан байхгүй юу. Тэгж өөрөөгөө ч бэлдээгүй. Ингээл орцсон. Хаалгаа гээл айчж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь яг
Өөрөөр төрсний дараа би бол доотлолтой маш их хоёртолтой төрсөн. Тэр өвдөлтнөөс давсан өвдөлтийг би кесарийн дараа мэдрлээ ёо. Тэр нэг кесарийн дараа 3 өдөр ингээд зүгээр ингээд хөвтчихдээ юм бэл шүү дээ. Босч чадахгүй. Тэг ингээд босоод сууж чадахгүй толгой эргээл ингээд салганал нүд харахуулаад ингээд унчиж байгаа байхгүй. Тэгээд дараа нь мэдгдчих. Дараа нь амар ёо. Тэр нэг өөрөөрөө бүр хайжлуулаад байна, оюу тавиулаад байна, төрхлөл бараг жаргал юм бэл. Тэнгүүд одоо би одоо энэ бас яриагаараа бас хүмүүст бас ойлгуулмаар байна. Кесараар төрж байгаа ээж нар ч бүр өөрөөрөө төрснөөсөө илүү их өвддөг юм байлээ. Тэгэхээр кесараар төрөх амархан штэ ёо. Өстө нэр ингээл хаглуулаад төрчин. Нэг амар үлгэрийн юм шиг юм бас хүмүүст бас буруу ойлголт тараамаар гурав байхгүй юу? Яг үнэ. Би одоо тэр 30 минут бэлдэж байхдаа бас ингээ баярлаад байгаа шүү дээ хурган тий. За одоо кесар өвддөг өсч цац гайгүй лүү бас тэгж бас баярлаад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь дараа нь гарах тэр нэг өвдөлтийг бол хинч ярьдаггүй юм байлээ. Тэгэхээр ингээд өөрөөрөө төрсөн ч ээж кесар төрсөн ч ээж маш их өвдөлтийг хоёулаа туулж иж ээж болж байгаа учраас хинч ээжийг шүүх ирэхгүй байхгүй юу? Хинч тэр нэг өвдөлтийг шүүх ирэхгүй, хинч тэр төрөх замыг нь өсгөж ярих шаардлага байхгүй юу? Тэгэхээр монголчууд бол бас айгүй тийм нэг тэр тал дээр айгүй кесар төрсөн хүмүүсийг бас тэгээд идэм билээ шүү дээ. Тэгэхээр одоо тэрийг болчоосай л гэж одоо бодож байна би бол. Хоёр төрөлтийг хоёулаа үзсэн үний хувьд. Өстө сони мэ одоо яг юу юм бэ л да тий сэтгэл санаагаа бэлдэх гэдэг чинь бас ийшээгээ олж таарчлаа. Өстө сонсож байгаагүй би ч одоо угаасаа ерөөсө мэдгүй. Надад бол ингээд сонсоход айгүй юм хол санагдаад байгаа байхгүй тий. Яг тэгж яахгүй. Тэнгүүд би одоо сонсож байна гэдэг чинь надад одоо ирээдүйд хэрэгтэй байгаа байхгүй. Би ядчлаа өнөөдөр энийг сонсчиход ядаж тийм үстэй. Өнөөдөр нэр ингэсээ өөрөөрөө төрөмж гэдэг юм уу тий. Тэгээ ботсон байж ядаж би юм хоёр өнтөгтэй болчиход чинь одоо өнөөдөр шинэхээ ээж нар ингээл сонсчлаа гэж тийм юм уу тий. Тэгээд өмнөх төрөлтөөр биний авааш та нэг зүйл нь юу байсан бэ гэхээр би жирэмсэн болоод сэтгэл санаа бэлдсэн. Тэр нь юу вэ гэхээр хүүхдийн нэг тийм сайхан талаас нь бэлдэг байхгүй юу. Хүүхд төрөд за эхний 3 саrast амар уйлдаг гэсэн би эхний 3 сар нойргүй шүү. Цаашлаад 6 сар. Цаашлаад ер нь ой хүртлээ би бүтэн нойртой бол байхгүй. Өсрээд 1 жил гэж бодох хэрэгтэй шүү гэл ерөөсөө жирэмснийхаа 9 сар ингээл ой тоондоо ортол би ингээл яриа л явдсан өөртөө. Тэгээ хүүхд төрөөд уйлахт нь би ерөөсөө шантарч болохгүй. Гэл хүн 9 сар өөртөө ингээд ухаан мэдрэлгүй ингээд уншчихар чинь хичнээн уйлахаа хүүхд төрсөн ч гэсэн хүн ингээд гүрийгээл гарчтай юм билээ. Тэгэл ингээл уйлжл байдаг. Тэгэл ингээд сэтгэл санаа бэлэн хүн чинь ер нь айгүй амар юм билээ шүү дээ. Би тэр хүүхэд яг нөгөө төрөөд хэцүү байна, өвдөн, уйлна, учир нь олдохгүй уйлна тий. Надад мэдэхгүй юм айгүйх гарч ирэн тэр болгондоо би ингээд шантрахгүй шүү гэдгээ яг жирэмсэн байх хугацаанд анхны төрөлтөн дээр маш сайн бэлдсэн учраас төрчөөд яг тэр тал дээр бол нэг тийм тэрэлт бол мэдрээгүй. Тэгээ сая бас дахиад 2 дахь жирэмсэл дээрээ бас яг тэрийгээ бол маш сайн бэлдсэн. Тэгээд төрсний дараа бас одоо ч их айгүй амар байгаа шүү дээ. Одоо манай хүүхд бол айгүй уйлахаа. Уйлжлагаа. Тэгээд тийм ирнэ. Яац юм болоо гэл те ээж нар чинь тэгдэж шүү дээ. Яа юу нь болохгүй уйлаад байгаа юм болоо гэл би бол одоо ерөөс тэхгүй байгаа шүү дээ. Ингэж байгаа нэг 3 сар өрөө учраа олтон 6 сар 9 сар гэл яг ой үрхээр хүүхд айгүй хөргөмөлчдөг байхгүй. Тэгэл гараас гараал 2 3% хүрээл айгүй том болоод явцдаг. Тэгэхээр яг жирэмсэн одоо байгаа ээж нартай хандаж хэлэхэд сэтгэл зүгээл бэлдэх хэрэгтэй юм лээ. Одоо нөгөө жирэмсэн ээж нарыг хараад хахад төрсний дараах юм айгүйх бэлдэх гээл догтлол бодоод идэх байхгүй. Би ч гэсэн бас яг тэгдэг л те. Тэгээд ингээд төрсний дараа төрөхдөө ямар имлэг төрөх үү? Ямар бод яах вэ? Тэ? Ямар хөхний саалтуур ах уу? За ямар памперс хэрэглэх үү ч юм уу те. Тиймэрхүү зүйлсийг айгүйх боддог. Гэхдээ тэрнээс төрүүлээд ер нь яг тэр нөгөө төрсний дараа гарах тэр асуудлуудаа бэлтгэх хэрэгтэй юм лээ. Би гутрын шүү те. Би таргалын шүү. Таргалсан ч гэсэн би буцаж турах сэтгэлийн хаттай биш шүү. Сэтгэлийн хүчээр давна шүү. Би чадсан шүү. Нөхөртөөгөө би зөндөө муудалцсан шүү. Гэхдээ би тэр болгондоо ярилцах хэрэгтэй шүү гэл ингээд хүн ингээд өглөө осоол те өөртөө нэг хийдэг шимдэн штэ. Тэрнтэй адилхан гээл хоол идчих чадаа ч гэсэн тэрийг бодоол хэрэгтэй мөлий төртлөө ер нь. Тэгээд ахаар яг төрсний дараа тэр асуудлууд тулгарнгууд арай нэг төртөө анхан төрөлтөж байсан. Яг тэрэн дээр бол тийм түүнээс ч одоо яг нөгөө угаасаа л хүн төрөх болон те төрөх болонгууд яагаад ч юм тэр нэг боди моди авагдцсан те памперс центр авагдцсан хөрийн салтар аль нь ч хамаагүй авагдцсан тэр нэг эд материалын зүйлүүд ингээд болцсон байдаг байхгүй юу сонгогдсон те за тэгэл таарч байгаа таарах үедээ таарал таарахгүй гэн солиол ингээд явчихна тэр нэг бэлтгэдэггүй сэтгэл зүй гэдэг чинь л айгүй хэцүү байна.
Тэгэхээр ер нь тим аавн тэгж төрн, тим суйлд явна гэхээсээ илүүтэй хүн эрсдэл зүгээр л сайн бэлдэх хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо тэгээд тэгэнгүүт за их хүн бол ингээд за өөрийнхөө ингээ авч байгаа туршлагаас ингээ хамаарад одоо энэ удаад бол ингээ сэтгэл зүгээ сайн бэлдсэн байх нь шүү дээ бас. За тэгээд тэгэнгүүт охин нь за тэр эргэн тойрны хүмүүсийн сэтгэл зүйн хийсэн гэдэг нь бас байна. Тий тэр бүр ёо. Би бас дахиад алдчихад байгаа хаа. Одоо тэг дараа төрөлтөөсөө сурхалах л та. Би охиныхоо сэтгэл зүйг юусоо бэлдэх байлээ. Би юусоо ингээл төрхөөс төрх хүртлээл амар эрхлүүлээдсэн байхгүй. Хүртэл нь эрхлүүлчихье гээл те. Ингээл загнахчгүй яахчгүй яг загнах үед бол загнадаг л та. Би ч бас хатуурх үедээ маш хатуу хийж чаддаг л та. Тэгсэн хэрнээ ингээд айгүй эрхлүүлэл яваадсан. Гэхдээ би ихч хүн ийм байдаг шүү. Энэ хардаа энэ дүүтэй ихч хүн ингэж шít миний охин ч юм уу те. Эсвэл ингээд зурагтаар үзэж байгаа юм ихч дүүгийн юм тавьж өгч юм уу те. Ядахна ах дүү баавгаж үзүүлэг байгаа байхгүй юу? Юурээс охинтойгоо тулж ажиллаагүй. Тийм байжгаад одоо манай охин бүр үнэхээр одоо би сэтгэл зүйчдээр авчиж юм уу гэж бодож байна охиноо. Амар тийм ийм сэтгэл зүүн нэг ийм хямралд орцсон. Амар өрөвдөлтөй байгаа шүү. Би охиноо бор бодхоор л өрөвдөд байгаа шүү. Тэгээ өрөвдөд байгаа хэрнээ ингээл дүүн ингээд уйлж яхад ингээд загинчаад байгаа хгүй би. Чи юунд тавилаад байгаа юм бэ? Дүү чи уйлаад тагтчих ингээл. Тэгэнгүүтэл дараа нь араас нь харамсал гэж нэг муухай юм байна ёо. Би ямар муухай харцсан бэ гэлцээ. Урд нь би ингээ охиноо барьж ав зөгтгөөс одоо би зөгч байгаа хгүй. Яг ээжигээ санаж байгаа хгүй. Яг намайг ингээд зоддггүй байснаа. Дүү бас яг надаас дөрөөр дүү. Яг одоо манай охин бас дүүсээ 4 дөрөвтэй. Дүү төрсөн чинь л би ингээл учир зүггүй зодуулаад эхэлсэн байхгүй юу. Тэг би яагаад зодоод байгаа юм бол гэл тэр үед аюу гайхдаг байсан байгаа байхгүй юу. Тэгээд би яг жирэмсэн болоод сая 2 дахь хүүгээ болоод жирэмсэн байх хугацаанд за охиноо л хүүгээ төрүүлж зодохгүй юм шүү. Яг ээж намайг ингээд дүүг төрүүлж зодож эхэлсэн шиг би охиндоо гар хүрэхгүй шүү гэж бодоод яваад байсан хэрнээ ингээл зөгцсөн байхгүй юм билүү. Ингээл барьж аваад ингээд зохио хийцэн тий. Тэг нэг мэдсэн чинь манай охин ингээ айцсан надаас. Юусэн 4 жил ингээд зодод зохиогоо өсгчөөд одоо гин нэг учир зүггүй ингээд зохиод аваад хар чин хүүхд ингээд намайг гайхаж байгаа ш тий. Тэр яага эргүүтэд байгаа юм бол гэж бодож байгаа. Бараг айхаасаа илүү гайхаж байгаа байхгүй юу. Тэгээд яг нэг хүүхдтэй болно гэдэг юм сэтгэл зүй бэлдсэн хэрнээ би нэг 2 хүүхдтэй болох сэтгэл зүйгээ бэлдээгүй л байгаа байхгүй юу тий. 2 хүүхдтэй ээжүүд яадаг вэ? Юун дээр алддаг вэ? Тэрийг уншаачгүй, бэлдээчгүй ингээд төрчихөж байгаа. Тэр хүүхэд төрнөл гэлээ. Тий, хүүхэд төрн гэдэг бэлтгэл байгаа хэрнээ. 2 хүүхдтэй ээжүүд ингээд хүүхдтэй гар хүрэх гэдэг болчтой шүү. Тэр үед охиндоо нэг юм цаг гаргах хэвээр тусад нь нэг тийм өдөр гаргах хэвээр ч юм уу те. Нэг хөөрхөн ээж нарын тийм аргууд идэм билээ штэ. Унтахаас өмнө ярилцах ч юм уу те. Тиймэрхүү арга техникийн талаарч би судлаагүй зүгээр л төрцөн байгаа байхгүй. Тэнгүүд одоо ингээд хүүхэд ингээд уйлангууд зэрэг манай охин барьцаж уйлаад те. Одоо ингээд хүүхэд соос 4 насыг би айгүй том гэж бодсон байгаа байхгүй. Надад бол айгүй том харагдаад байдаг. Тэнгүүд тэр чинь бас л нэг тийм жоохон орол байгаа юм шиг байгаа юм. Тэгээ дүүд нь ингээд соосог өгцөн байнгут нөгөө соосгийн амдаа аваад ингэсэн. Би өгөхгүй. Би энэ соос гэж өгөхгүй. Ойлгож байна уу гэж мгээд надтай байн хэрэлдэж байгаа юм наахан. Цайгаа уучих гэтэнгүүд уухгүй. Уухгүй ойлгож байна уу? Чи надад хайртай юу үгүй юу гэл нэг үг хэлээл ерөөсөө мушгаал хэрүүлэл байгаа. Тэгэл ингээл би ч одоо ингээд хайван байх гал манай нөхөрч гэсэн одоо бүр энэ дээр бас алдах гээд байгаа байхгүй. Нэг мэдгээд манай нөхөрч охинтойгоо ерөөс дуугаа өндөрсдөггүй байсан хүн чи ч одоо яах гээд байгаа юм бэ гэл ингээд ойрлцсон байдаг тий. Тэнгүүтээ манай нөхөр ингээд хөөх юм гимшээл яваад байгаа байхгүй. Тэгэл ингээд ёо харин охиноо ингэчлээ. Хараа л хөөх юм миний охин гэл гимшээл хөөх юм дэлгүүр авч урах юм тий. Тэгтээ одоо дэлгүүр ав тоглоом авч өгөө 1000 тэгээд одоо юу н яхав тий. Байж байгаа л ингээд сэтгэл зүг нь хүчрхийлээд байгаа байхгүй бит хоёр. Баг хэмжээнд ч гэсэн тий. Тэгэл охин дээрээ би одоо бүр үнэхээр амар имзгэлж байна. Өөрийн мэдлэгөө ингээл дургу үргээд байгаа юм. Миний ингээд байг ингээд хоолой зүгээр иддэг байсан хөвгт чи идэхгүй. Хоолноос гарвал би идэхгүй. Идэхгүй ойлгож байна. Чин та нар надад жижигхэн хөвгттэй л хайртай. Надад хайргүй бүгдээрээ. Чи ер нь миний ээж юм уу үгүй юм уу? Гэл нэг юм. Айгүй хэцүү. Тэгснээ ингээд юу агаал эсвэл гинт тоогдохгүй л өчигдөр намайг ингээд нөгөө дүүг нь хөглөө өвтчихсэн чинь хилний өнгөр хусагч дээр ингээд оод хүрхэд аягтаа ус барьж ирж байгаа байхгүй. Ээжээ би чамд хайртай болохоор хайртайгаа харуулах гээд оос эцэж чинь бэлдээд ирлээ. Ээжээ би чамд ингээд хамгийн цангачж магадгүй гэж дод ус бариад ирлээ. Тэгээ бүр өрөвдөж байгаа байхгүй. Тэгээ өмнө нь би яагаад за юу гэсэн бэхээр
би ингээ шүдэ угаач завгүй дүүгч хөхүүлээ байж хаад чи хажуугаар ингээ лай болоод тах юм аа. Та нар ямар лайтан бэ гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хөлт чинь нэг шүн ингээ бодож байсан биз дээ. Ээж ба нэрээ шүдэ уваахгүй байгаа юм байна гэд нөгөө миний сойц өнгөр хосогч хоёрыг яалахгүй ингээл бэлдэл ирж байгаа байхгүй юу. Тэг ингээ тоогдохгүй л хичээгээд тэр үйлдэл ингээл загнуулаад байдгийн юм байна. Одоо манай охин бол айгүй тийм хэрсүү, маш тийм том хөвчөг тийм ухаантай хөвгт тахгүй юу. Тэр чинээгээрээ хэл аманд бүр ингээд амар болоод байна. Тэнгүүд би ингээд охиноо хизээж хараахгүй гэж ингэж боддог. 4 жил хараад загнаагүй байсан. Хэрнээ сая төрчөөд нэг мэтгэд тэнийг юм уу чи мал юм уу чи босоочтэй тэнийг юм уу гэл ингээл мал юм уу гээл ингээд үгийн муухагаар харааж эхлэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь манай охин дүүгээ тэг загнаж байгаа байхгүй. Дүүн ингээд уйлсан чинь нөгөөдөгт нь яриа хөхтөмж уйлдгэр уйлсан шүү дээ. Ингээд тэгсэн чинь тэнийг юм уу мал юм уу чи намайг ойлгож байна уу? Чи юу намайг хайрлт юм уу? Гэл яг хүүхд тусгал байгаа байхгүй. Тэгэхээр одоо би бас нэг юм 2 хүүхэдтэй шилжилтэн дээр өөрөө бас бодолж гин. Хүүхдээ одоо яах вэ? Одоо үнэхээр одоо ойрхон гарцаал одоо сэтгэл зүйчтэй хоёлаа хүүхдээ аваад хоёулаа л ингээд очил гэдэг нэг тийм шийдэл байна л да. Тэгэхээр одоо бас 3 хүүхэдтэй 4 хүүхэдтэй жинийг үзээд бас нэг туршлагатай ингэждэг шүү гэсэн юм бас байгаах. Тэгээ одоо нэг хүүхэдтэй ээж нар үзээд нэрээ 2 хүүхэдтэй болоод ингэдэм болов гэж бас гайхаж байгаа. Тэгэхээр яалтчгүй хүүхэд ингээд нэг хүүхэд 2 хүүхдийн шилжилт айгуу тийм өөр байдаг юм байна. Тэгэхээр хүүхдээ би сэтгэл зүйн бэлдээгүү дээр амар том алдсан байна. Тэгэхээр ингээд 2 дахь хүүхдээ төрүүлж байгаа ээж аав нар маань тэр хүүхдээ бас 8-9 сарын хугацаанд л сайн бэлдэх хэрэгтэй юм. Тэгэхгүй яа манай охин болстой аюу хэцүү болцоо. Одоо хамт байхад хэцүү байгаа шүү дээ. Юусаа ингээд шал өөр хөлт болцоо. Хашгичаал юм авч шитэл албаар өгөнд орохгүй ингээл нэг инээгээл нэг уйлаал нэг хөшгөний цаана ороод нэг тийм сонирн болцсон байгаа. Тэгээ юу яаж байгаа галт те нөгөө цорын ганцхан байсан хайрлагжсэн охин нь тэгээ нөгөө бас ярьдаг шүү дээ ингээ нөгөө харьцуулаад тэгээ нөгөө айлын том нар чинь ингээд тоогдохгүй юм шиг нэг ингээ явцдаг гэл тэгээд явдаг шиг яг тэр мэдрэмж нь ягаал гэдэг хэлт те энэ илүү ингээ тэгээ нөгөө жоох учраас энд илүү харьлагтаад юу болчихвоо гэж гайхаал тоогдохгүй яг тэгдэг байхаа тий тэр бэлдэх ёстой гэдэг чинь айгүй харин тийм чухал ойлголт юм шүү дээ. Тэгээд юу юм шиг бид нар болохоор одоо чи ингээд ихч боллоо гэвэл ойлгож байгаа шүү дээ. Би ихч болчлоо гэж шууд үүрэг хариуцлага ингээл тий тэнгүүд тэр 4 настай хүүхд чинь яг бид нар шиг биш болохоор бид нарыг өөрсдөө бодоод байдаг юм шиг байгаамаа. Чи яагаад ихч болч ойлгохгүй байгаа юм бэ гэж би загнаад байгаа хгүй охиноо. Чи ихч болцсон дүү чи ойлгож гин үү гэж загнаад идэг. Тэнгүүд нөгөө хүүхд чинь ямар ч ойлголт байхгүй байхгүй. Ихч гэж юу ч энэ одоо хийн чаанаас гараад ирсэн тий. Нэг эцэнд ингээ байж гараад ирэх юм лээ болоодох юм гэл дотроо ингээ ихтэй ойлгохгүй байхгүй. Тэр хүүхдэд бол тэгвэл одоо хариуцлага үүрэг чимээгүй гэж хэлээд ч хэрэггүй юм бэлээ. Одоо нэг 2-3 хоногоос л би ойлгож байна. Түүнээс би бол орилоо загнаадсан охиноо. Чи ихч олцоод тэнийг юм уу дүүж уйлаад тахаа чимээгүй байгаа ч ягаа орилоод байгаа юм гээл тий. Тэгсэн чинь тэр хүүхд ч одоо ерөөсөө ихч гэдэг үгээ ойлгохгүй л явж байгаа байхгүй. Тийм байна. Ерөөсөө тэр бол мэдэхгүй. Одоо нэг 8-ыг сүрээд баг ойлгох юм уу ойлгохгүй. Тийм тэгэл нэг тийм л юм бэлээ. Тэгээ одоо би ямар тач яг тэгж бодсон л доо ингэдэг ихч гэдэг өөрөөр ойлгохгүй хүүхд харуулах чирэггүй юм байна те. Надууга хардууга саатуул би өн тэгээдсэн байхгүй. Тэгэл хөөх юм ээжээ миний гар өвдөд ингээ уйлцсан. Соосгийн амдны ингээ бүүлэг чинь хөдлөгцсөн. Нөгөө дүүн л унтцсан маа. Тэс чи өөр ингээ уйлцсан байжсэн. Тэгээд би нэг 0 орч гараад ирчих байхгүй. Тэг яасан миний охин чинь миний гар өвдөд тагт чинь та ирэхгүй байсан дүү уйлаад гээд. Тэгэхээр ингээд бидний хувьд болохоор дүүгээ сатуулах хариуцлага тий. Дүүгээ сатуулчлаадаг, унтуулчлаадаг. Цэцэрлэгээс нь авч л байдаг юм шиг санагдаад байгаа нэ. Тэр нэг 4 настай хүүхдэд бол амар сонин санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр бол би бол хүүмүгэ охиноороо тэгж харуулъя гэж бодохгүй байгаа шүү дээ. Том болол нөгөө дүүгээ хараарай гэж үлдээчдэг ч юм уу тий. Тэгэхээр одоо ингээд одоо яг ярихад бол надад сайхан байгаа. Одоо тухайн үед юу болох юм байгаа тий. Одоо бол би нэг юм охиныхоо хүүхд насыг өөрт нь үлдээгээл одоо манай хүүч миний хүүхдлэм чинь одоо хүүгөө өөрөө л харъя гэж бодоод байгаа. Тэгээ одоо бас юу болох нь вэ? Ирээдүйд тий. Харин
Яалч жарахгүй тэгэл аль нь ингээ шин болж таарж байна. Нэрнгээсээ л жихнээсээ нөгөө шин ээж болж байна гэдэг шиг. Одоо яг хоёр хүүхдийн талаарх ингээ шин туршлага ингээ хоримтлуулж авч шүү дээ. Өстой сонио үзгүй. Тэгээд яг энийг өөрөө олоод харсан байна гэдэг чинь яаж байгаа гэхдээ ингээд яг ингээд тэр саяын нөгөө ихэнд ярьдаг те ингээд их хүн хүүхдэд тээж явахдаа байж байгаа тэр зан аргашин хүүхдэд ингээ нөлөөлдөг юм байна лээ гэдэг ажигласан. Одоо болохоор хүүхдэд бэлдээгүй байсан байлээ гэж ажигласан байна гэдэг чинь өөрөө аюу гой дүгнэлт гараад ирчих жоох. Харин тий. Ядаж тэр чинь олон харцсан байна гэдэг чинь шийдэл гараад ирчих байхгүй юу тий. Одоо тэрэн дээрээ тэгэл ажиллая гэж бодож шүү дээ. Хүндтэй бүрс амар гайхахтай билээ. Өөрийгөө би ингээд охиноо ингээл би 2 3 ингээл тэр нэг жоохон амтныг бүр ингээд цогцсон байгаа байхгүй би. Цогцохтой ерөөсөө юу ч бодоагүй заяа. Зүгээр ингээд ухамсаргүй очиж авч цохингуудаа хүүдээ би хүүхдэд зодод ингээд гар өрөөд эхэлсэн биш тгээ бодож байгаа. Нэг тгээ бодож байгаа. Тэг нөгөө бол 2 3 тавтагдаад сая тэгээд 2 3 хоногийн өмнөөс би бодож байгаа хгүй. Би ер нь нэг ингээд стресстэнгүүтэй хүүхдээ барьж авч нүтэх гээд байдаг төрлийн л ээж болгож байгаа юм байна. Тэгвэл би тэгэл юу ч хэрэггүй. Бусад нэг байдаг хүүхдээ хүчрээлдэг ээж л болох юм байна гэд өөртөө аяг хурам уугарч байгаа. За тэгтээ бас тэр талаа олоод харчиж байгаа гэж бас өөрийгөө сайшааж байгаа. Тэгэл одоо нэг юм гутраатчуд явах тий. Одоо ингээд энийгээ засаад явах хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтэн төрөл одоо нэг янз бүрийн юм хайгаад одоо хамгийн түрүүнд сэтгэл зүйчдээр л очие л гэдэг тийм шийдэл төрчихэл байж л. Харин одоо нөгөө яг нөгөө хүүхэд хүмүүжүүлэх гээл тэгэл дээр үед би нэг тийм юм сонсчихсан байхгүй. Хүүхдээ 2 3 настай үед нь аюу их юм сандаг. Тэр үед нь аюу сан анхаарч тулж ажиглах хэрэгтэй гээл хэлдэг ч тийм. Тэнгүүч яг дөнгөж 2 3 наснаас гараад 4 наснда ингээ явж ийн гэдэг тэгэнгүүт бас одоо нэг 2 хүний хөгжил гээл тэгэнгүүт чинь одоо ер нь та нөхөр тоо ер нь яг яаж ер нь яг яаж юмнуудаа ер нь зохицуулж явах вэ? Одоо 2 хүүхэдтэй болж байна. Тий. Үүнийхөө зарим хүмүүс чинь ингэдэг юм билээ. Томьёогоо нөхөр нь хариуцаад багагаа ээж нь хариуцна гэж бас аваа явж. Тэгэл манай гэрт нь бас тэр нэг ажиллахгүй юм шиг. Яагаад тэгэхээр манай охин чинь надтай ингээд найз шиг 4 жил ингээд амьдчихж байгаа байхгүй юу? Ерөөсөө надад ер нь айдгүй заяа. Би одоо ингээд үг хэлэнгүүд чи жүжиг тоглоод байгаа юм уу? Гэж мэгэл нэг юм яг чөлөөтэй тийм чөлөөтэй найз шиг одоо би тэр гоо нантай харилцаа өөрөө эвдэх гэдэг шүү дээ өөрийнхөө гараар ингээд нүдэж аваад зодоод тий тэрнээс айгу байгаад байгаа байхгүй тэнгүүд шууд ингээ охиноо нөхрөөтөө хариуцаалал тий ингээл явуулчихаар манай охин юусоо нэгдүгээр тэгж явж өгчихгүй юм байна хоёрдугаарт ээжээ чи надтай гоё бичлэг хийдэг байсан яасан бэ хоёулаа TikTok хийл та хоёулаа хамт гадуур гоё ингээд кофе шоп орё л тоо гэд нэг тийм байгаад байгаа байхгүй тэгэхээр ерөөсөө л яг нэг юм нөхөр бит хоёр одоо ярилцаж дүгнэлт нь үрээгүй байна. Нэгдүгээр. Тэгтээ одоо ямар хөө байгаа вэ гэхээр намайг юм жоохон хэцүү ингээд хүүгийнхаа очрыг болохгүй байгаа үед манай нөхөр хүүгээ аваа үлдчихдэг. Тэр оронд би охинтойгоо гадуур гоё дээд хийчдэг. За тэгээд яг эсрэгээрээ манай нөхөр ч гэсэн ажил нь хичээн завгүй байсан ч гэсэн охиноо аваад гадуур гарчдаг. Нэг хоёулаа л ээлжлээд 2 хүүхэдтэй юм чанартай цагийг гаргаал ер нь бол чадхаараа л тэгээ яваад байна ажиллаа яаж байгаа. Тэгэхээр ер нь заавал нэг томьёогоо аавн заавал багагаа ээж нь гэхгүй хүүхдэд ер нь нэг тийм чанартай цаг л хэрэгтэй юм байлээ л те. Тэгээ тэрийг л гаргах гал хичээгээл бид хоёр. Яа, аргагүй одоо нөгөө гэр бүлтэй болно гэдэг ч өөрөө нэг том тэг хүүхдтэй болно. Тэгээ бас 2-р 3-р гэдэг чинь бас өөрөө айгүй том ингэ зүйлсүүд болж ич тээ. Тэгмэд яалч жарах бас айгүй том сэдв байна. Тэгээ хоёулаа сая айгүй хэрэгтэй өөртөө ч ингэ сая ингэж байхад шин айгүй хэрэгтэй ойлголтууд гарч ирлээ. Би бол угаасаа ч мэддэггүй байсан. Тэгэл надад бас айгүй ирээдүйд айгүй хэрэгтэй мэдээлүүд байна гэж харж штеп. За ингээд ямар ч байсан одоо бол угаасаа мэдээч хэрэг ээж хүн байна. Угаасаа тийм учраас энэ сэдв бол үнэхээр ингээд их цагийн дундэршгүй сэдв ба. Дундэршгүй сэдв байна. Одоо нөгөө бас нэг сонирхолтой байсан нэг шинэ жилийн нэг контент шинэ жилийн үеэр өнгөрсөн жил юм уу? Да. Нөгөө өөрийнх нь одоо яг хийжсэн зүйлсүүд нөгөө би айгүй их нөгөө хөдөлмөрт дурладаг хүн гэсэн нэг юм рилинг хийцмэсэн байхгүй. Тэгээ тэрийг үзээд надаа одоо жишээлбэл миний яг өөрөө чинь өмнөх ингээ үзчихсэн контентууд нь за ингээ хүүхдтэйгээ цуг контент хийхээс гадна ингээ нөгөө хувц өмсөөд айгүй гоё гоё стил юмнууд гаргаж ирсэн. Тэрүүгээр нь л одоо харсан байсан байгаа шүү дээ. Тэнгүүт яг тэр тухайн өөрийнхөө хийж хөдөлмөрлж байсан одоо тий юугаар төгсөөд юу хийжсэн тэр замналаас надад амар сонирхсан байхгүй тий. Тэнгүүт за хоёлаа одоо тэр зүйлсийн талаар сонирхолтой дурдвал ер нь яг жинхнээсээ яг юу хийдэг хэн билээ тий. За би ч ямартай ч юу байсан юм аа. Шүтээсийн лицейг төгсөөд 10 жилтэй тэгээд МУИС руу орсон.
Нөгөө хүмүүс шүтээсээ шүтээс орох гээд ордон штэ. Тэгсэн чинь би болохоор МУИС руу орсон. Тэгээд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийг төгсөөд за тэгээд магистр болохоор бүр шал өөр юмар хамгаалсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйгаар төгссөн. За тэгээд одоогоор бол ерөнхийдөө одоо рилчин гэдэг үлээ тий. Тийм нэг одоо өөртөө гэдэг шүү дээ рилчин. Одоо инфлюенсер гэхээр надад дээр арай л хатсан нэг юм эвгүй санагдаад байдаг байхгүй. Хүмүүс инфлюенсер төлгөөн тэргээд тий. Ямар юмны инфлюенсер ах вэ? Тэ ер нь миний инфлюенс надад ч инфлюенс юм байхгүй. Тэгэнгүүт одоо рилчинлээд гэж одоо нэрлэж шүү дээ. Одоо өсчин байна, архичин байна. Ер нь ямар нэг юм хийдэг хүний ард монголчууд чин залгад юм л шүү. Тэгэхээр одоо өдөр рил хийдэм ч одоо өөрийгөө рилчин гэж нэрлээд байгаа. Тийм одоо л нэг рилчин болцсон юм хүн байна. Тэг ингээ харангууд нь штэ. Жигнэс нөгөө хийж байгаа зүйлсүүдэд дурлна гэдэг чинь бас нэг сонирхолтой байдаг штэ. За би яг хийж байгаа зүйлсүүдэд дурлсан хүн байна гэж би юу нэг хараад байгаа байхгүй. Яасан гэдгсэн чи яалч харахгүй төрж явах үеийн бичлэгээ өөрчлөж байгаа. Харин тий. Би ингээд юу аюу нийтдээ одоо ингээд бодоод байгаа байхгүй. Би угаасаа л ингээд бичлэг хийх зураг одоо ингээд авах юм дуртай хүүхэд байсан байгаа байхгүй. Тим хэрнээ нэг юм адын бодлого байхгүй тий. Би угаасаа математикт сайн юм чинь би заавал математикаар явна гэсэн тиймдээ хөтлөгдөд дургу ирнэ. Ингээд эдийн засгаар төгссөн. Тэгсэн тийм байхад би одоо ингээд 10 жил тахта нэг юм теле зохиомжны уралдаан болдог байхгүй. Тэнгүү тэрийг хамгийн амар тэр үед одоо ээг хотоор байсан машин тий. Өөрөө гол дүрдэн тоглоод өөрөө зохиолоо бичиж мичээ заяа. Тэгснээ ингээд эдитлээд ингээд оруулсан. Нэг тийм зохион бичлэг өгдөө. Тэгээд яг тэр үеэс хойш юу н бичлэг хийх айгу гоё юм байна. Ингээд ин зохиол бичиж байгаа тэрэндээ өөрөө тоглоод ингээ гоё юм байна. Тэгэл ингээд нэг постлгүй ч гэсэн бичлэг хийгээл яваад идэг байсан байхгүй урд нь. Тэгээд яг охиноо төрсний дараанаас яг бичлэгээ постлоо тэрэндээ бүр донтоод манай нөхөр чи чинь бүр донтцсон юм биш үү гэд одоо ч надад тэгж хэлэхээр одоо бүр байлцсан л тоо. Одоо за энэ ч одоо бүр ингээ өнгөрсөн гэж бодсон юм шиг байна. Би ч одоо бичлэг хийгээд янзлаад тэгээд хамгийн гол нь өөрөө би тэр нөгөө хийцэн бичлэгнүүдээ байж байгаа л ингээ үздэг байхгүй. Тэгэл ийм байсан биш үү? Би одоос жоо хөшрөөд байгаа юм биш үү ч юм уу те. Миний мох ямар жоохон бисэн ингээд айгуу тэм дуртай. Тэгээ зураг бас би байж байгаа л ер нь утасны тэм галерейд найтахгүй угаалгаад идэг. Одоо маа ингээд угаалгасан зураг манай гэрт айгуух байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар утас алга болчихвол ч гэдэг юм уу те. Айгуу тийм угаалгасан зураг дуртай. Тийм шүү дээ. Харин гоё юм билий. Одоо ингээд харж хаад айгуу яриад явахад ч айгуу гоё байхгүй тий. Тэгэл нэг тийм зураг бичлэгийн дуртай юм байна да. Харин тэр надад их сонирхолтой санагдчихжээ. Тэгээ ялч ярахгүй нөгөө хүний түүх ингээ ярих тусам одоо ингээ дараагийн үе рүү ингээ айгуу шилжээд байгааз. Надад нөгөө түрүүн ярьжсэн би ингээд багтаа дүүтэй болоод тэг ягаад ч юм ээж ингээ гар хүрээд ингээд ихсэн ингээ тэнгүүд шууд одоо энэ баг насруу ингээ холбогдож байгаас. Ягаад энийг бодож гисэн гэхээр баг насруу ингээ шууд холбогдож байгаа байхгүй тий. Гих мэтлэн байдлаар одоо нөгөө дараагийн хоёр үлээ хоёлаа шууд хамааралтай болж байгаа байхгүй. Тэнгүүд бас сая бас хэлж дээ тий. 10 жилдээ би тиймдээ ингээ сонирхолтойсан ингээ тэнгүүд за хоёлаа өсвөр насны өрөөгөө оръё. За тий. За тэгээ тэгэнгүүт өсвөр насндаа ер нь яг ямар хүүхэд байсан, ер нь хэн болохыг хамгийн ихээр хүсдэг байсан. Өсвөр насндаа айгу миниттэй байсан шүү дээ гэхгүй. Манай нөө найзууд айгу үерхээл нөхөрлөл яваад намаа хинч тоохгүй. Айгу нэг тийм одоо синтэг гэх юм уу? Синтэг. Тийм одоо ингээл чимээгүй аач. Хичээл орж ийн. За багшаа даалгавар шалгаарай гэж мэгэл заяа. Нэг амар лайтан нэг юм ангийн хүүхдүүд байдаг шүү дээ. Яг би. Оо тийм үү. Тэгэл ингээд айгу солиотой юм шиг заяа. Одоо ингээд нэг юм ном сурах ч байгаа шүү дээ. Тэрийг би бүх хувилбаруудын одоо хувилбар гэж байдаг гэсэн шүү дээ. Бид тэр үед баяжхаа л юу ч үлээ нэг тийм бүндэнжлөө нэг тийм номноос боддог гэсэн шүү дээ. Хувилбартай нөгөө ногоон яамаа тий. Баяжх гэдэг гэсэн маа тэрийг 26 дугаар юу хувилбар энэ гэж хувилбараар ажилладаг тий. Тэнгүүд тэрнийг баяжх гэх ном байгаа шүү дээ. Тэрийг би зүгээр шүн ингээд нойргүй чамаагүй хичээл орж эхлээл бүх хувилбарыг ингээд ажилласан заяа. Бүгдийг тусгацсан. Тэнгүүд нөгөө даалгаварт тэтгэвэр хувилбарыг хийгээл өгдөн шүү дээ. Тэнгүүд би одоо маргааш нь очоод шууд гараа өргөл яадгийн ууршлаа хийцэн юм чинь багшаа даалгавар шалгаарай гэл. Тэс нөгөө даалгавар шалгааг хийгээгүй хүмүүс байгаа шүү дээ. Яа бити шалгаасаа гэж бодож байхад нь би ингээл тэгэл багш дараа шалгая гэлтэн. За багшаа даалгавраа шалгамаарай шүү гэж мэгэл заяа бүр амар нэг юм хинэттэй заяа. Тэгэл ингээл маргааш нь ажиллах нөгөө нэг хичээлүүд байгаа шүү дээ. Тэр хувилбаруудаа гэртээ хийцэн. Өдөржингөө ингээл хүүхдүүд хараад багшаа энэ хийхгүй шүү ч гэж мэгэл заяа. Тэр ч ер нь хин дуртай байгаа тий. Тэгэл нэг тийм хүүхэд байсан юм аа. Тэнгүүтээ
Яг нэг өсвөр наснд орж ирээл манай ангийнхны хөхөн нургаал тий айгүй гоё бие митэй болоод ихэлвэ. Минийх байдгүй. Тэсэн чи манай анги хөгөөд хавтгаа цэжтэй мэчтэй гээл. Тэгмүү тэр үед нь би чинь бас хямарч мямраад айгүй уйлж мэлдэг байсан шүү дээ. Тийм юм байна. Тэр айгүй хүн хэмзэг болоод байна. Харин тий. Тэгсэн одоо ингэ бодохоор миний бүр хүүхний төрөд байгаа байхгүй юу? Хавтгаа цэжтэй ха гэв явж байхгүй яаваа гэд. Тэгэхээр нөө өсвөр насны тийм хүрх эмзэг л байгаа байхгүй тий. Жохон юмд ингээл гомддог, уйлдаг, эсвэл ууралдаг тий. Айгүй тийм докторгүй. Тэгээд намайг ингээл бас нэг өдөр өсөө хоёр бооцсон байлгүй ялла. Тэгсэн чинь артл суужсэн банд. Өснээс сулгаснаа. Чи далчин толгойтой байна ч шиг. Тэр нь одоо нэг дали толгой хилээд байгаа юм уу? Тэгээд би нэг өдөржингөө уйлж байла. Айгүй бас нэг эмо үедээс эмо байсан юм шиг байна. Тэгээд бас үерхэж нөхөрлөмөр санагддаг байсан юм уу яасаа. Тэгээд даанч хинч араас гүүхгүй юм те. Нэг ингээд тэгээ ядаргаатай те. Валентин болоод нэг юу гэдэг лээ. Монита гэл те. Манай монитагаас бэлэг байдгүй. Ягаад гэвэл би миний нэрийг харсан болохоор бэлэг бэлдэхгүй ирж мэрдэг. Зааваа. Би нөгөө монитаа бэлэг бэлдэд байдаг. Надад байдгүй. Тэгсэн ингээд нөгөө нууц цахаа махаа ирэл бэлэг өгдөө штэ нөгөө Валентины өдрөөр. Тэг манай бүх найзууд ингээл ёо шоколад ирээд тахамаа эдрагаатын хаяхаас энэ гээл заяа. Надаа юу ч байдгүй. Бүр өгөр шоколад ч авахгүй. Өгөр ганц сарнаач авахгүй. Тэгэл би за би уусаа хинч тоогдохгүй навшин амтан гэж гэртээ ярьж уйлж байлдаг заяа. Тэгэл тэнгууд хамгийн ганц гоё юм нь бээж автаа хамгийн марчдаг байхгүй. Ёо аавч өнөөдөр надад хинч сарнаа өгөө. Надад уус хинч дурлдаггүй. Би хинтэй ч өргөдөггүй гэл тэнгууд. Миний охин том болоод амар гоё гонхсон хүүхэн болно харж байгаарай. Өста араас чинь залуучууд өвхөн ёо миний охин шиг гоё охин байхгүй гэл. Өста тултал ингээд сумлал наваа тавьчихдаг зөө. Тэнгүүд ингээд ангитай хичнээн ингээд муухай үг сонсон ч гэсэн хүүхчин гэртээ хараад амар гоё мэдрэмж аваад маргааш нь тэгээд тэр үгөө сонсоход чиг нэг түүн байг гэдгийг өгмөр болдог байхгүй юу? Тоож маахгүй шүү. Тэгэхээр ер нь аав ээжийн нэг тийм урмаар тэтгдэг тийм үг айгүй тийм гоё нөлөөтэй юм билээ. Тэгээ хичнээн би ангитай яг дээрлгүүлдэг хүүхд бол ерөөсөй байгаагүй. Хүн чинь ингээд сурлагатай байхаар хүн нэг дээрлэгдэх юм билээ шүү. Тэгтээ нэг тийм одоо фракцийн охтууд байгаа шүү. Тэрнтэй нийлж чаддгүй би. Нэг фракцийн тий. Тэр хүн болгон тэр фракцийн охтуудтай нийлбэр санагддаг. Хүүгүүд болгон тэр охтуудад хайртай ч юм уу тий. Тэр охтуудын нэг бол би байгаагүй. Тэгтээ дээрлэхүүлэхгүй ч гэсэн хаяа нэг тэгж нэг эд эрхтнэрээ доромжлуулдаг нэг тийм бас охин байсан. Гэхдээ би гэртээ харангуут зүгээр манай аавч хоёр амар гоо намайг услаад гаргацдаг ус. Тэр бол бас миний хүүхд өсвөр насны гой дурсамж юм уу? Харин яг өсвөр наснд яг л тийм байгаа байхгүй. Иргэн тойрны найз нөхөд хамгийн ихээр нөлөөлнө. Тэгтээ ямар гоё эцэг их нь услаад гаргана гэдэг бол бас айгүй гоё дүгнэлтэй. Яг үнэн байхгүй те ингээд иргэн тойрны ингээд маш имзэг ингээд сэтгэлзүйтэй ингээд үе байгаа. Одоо охины нүртэл ингээд имзэг сэтгэлгүйтэй болж ирж гин гэдэг чинь өсвөр насн дээр дээрээс нь ингээд анги хамталнаас хэсүүлээд нөлөөлөх зүйл байна те. Тэгэхээр бас амар гоё юм аа. Айгүй гоё. Миний ер нь өсвөр нас маш их тийм одоо өөр өөртөөгөө тэмцэлсэн өрсөлдсөн байсан. Тэр хэмжээгээрээ би одоо ер нь айгүй тийм юу шүү дээ. Махруу, шаргуу гэх юм уу. Хичнээн одоо ингэ ядарч исэн ч гэсэн яг нэг ажиллаа дуусгадаг. Яг нэг юм гүйцэтгэлтэй хийдэг ч юм уу. Яагаад тэгэхээр нөгөө өсвөр наснда тийм хүнтэй өрсөлдөг биш. Өөртөөгөө өрсөлдөж одоо намайг сургасан гэх юм уу. Тэр бол одоо ямар нэгэн тийм одоо багшийн ч юм уу ямар ч тийм өрөөрөл байгаагүй. Бас л манай аавч хоёр. Яагаад тэгэхээр нэг олимпиадад салгалж яваад орохгүй би. Тэгсэн чинь нэг хоёрт орцсон. Тэгээ анхны мөнгөн медаль аваад гэртээ харьсан чинь би бол тэр алтыг аваагүй. Тэр бол дүүргийн л нэг олимпиад байсан байхгүй юу. Тэгээд нэг хоёрт ороод мөнгөн медаллаа тэрэл очсон чинь манай аавч хоёр бүр амар баярлж хүлээж аваад тэгэл тэр мэдрэмж яг тэр нэг баярын харц одоо хүртэл миний зүрхэнд ингээд нүдэндээ шууд харагдчихэв. Тэгээд би тэр нэг мэдрэмжийг дахин авахыг хүссэндээ хичээлээ улам их хийгээд олимпиадад өөрөө бэлдэж эхэлсэн. Тэгэл олимпиадад ороод ингээл медаль аваад гэртээ хайрах толонд л нөгөө аавч хоёрын бүр нэг шажигнсан гой магтаал те аав минь ингээл нэг манай аавстай гой хөөрөг намайг дээд ч гэсэн миний охин чадахгүй бол өөр хин чаддгийг ингээл нэг юм амар гой өөртөө итгэлээ өгдөгсөн. Тэгээд яг ингээл өөртөө айгаа ингэж алдсаж эхэлсэн байхгүй. Йоо ядраатын даалгаврын ихгүй унтчихдээ юм уу те тэгэнгүүт үгүй би ер нь энэ хийх байтугай би бүр олимпиадад оролцоод медаль бүр дахиж авмаар байна. Би тэгээд аавж байгаа тэгэж дахиж баярлуулмаар байна. Тэр нэг аавж байгаа гоё үгийг дахиж сонсмоор байна гэд. Тэгээд ер нь бол айгу тийм
завгүй ядарсан ч ажиллаа хийж дуусгадаг тийм нэг хариуцлагатай зангуулыг өсвөр насндаа аав ээжийнхаа тэр нэг урмын өгнөөс олж авч ирсэн. Тэнд нэг сайндаа ч бас биш ихгүй юу. Ямар гоё юм те. Тэгэл хүүхдүүд нөгөө хичээх сэтгэл зүйн ингээд зарим эцэгчүүд ингээд чи хийгээдгүй ч гэхэд хүртэл хийдэггүй ингээд хүүхдүүд байна штэ. Тэгэхэд ингээд бас энэ хүүхдээсээ болдг юм уу яадаг юм. Одоо тэнгууд бас бага нас руу холбоотой болно. Тэг ингээд за хоёулаа бага насныхан зургаас бариад авъя. За тэгээ тэнгууд чинь бага наснд бол одоо ингээд эцэгхийн нөлөөл бас сая өсвөр наснд бол өсвөр насны буюу эргэн тойрны ангийнхаа их байсан бол одоо жинхэнэ эцэг эхийн нөлөөл хамгийн ихтэй үе. За хоёулаа түрүүн чинь эхлэхдээ ярьжсэн айгүй жаргалтай өнгөрсөн гэж тэгжсэн шүү дээ. За тэгвэл яг энэ үед нь ер нь энэ үеийн ингээд амьдрал нь яг ямар байсан эцэг эхийн яг ямар байсан те. Би ч бас нэг түрүү хэлжсэн дүүгээсээ дөрөөр ихч баггүй. Тэгээд яг дөрөв нь би нилээ эрт юм ойтой орсон. 3-та үеийнхээ юмыг бол хаяа санаад байдаг байхгүй. 4-та үеийнхээ юмыг бүр сайн санаж байна. Одоо энэ зураг бол миний нэг 4 настай үеийн л зураг баг. Тэгээд юу яагаад айлын ганц ихлэ охин байгаа шүү дээ 4 нас хүртлээ. Аав ээж хоёр бол намайг бурхан шиг тахнаа. Айлын ер нь том юм бэ те. Айлын том. Доороо 2 дүүтэй юм бэ. Тэгээд бурхан шиг дахин намайг ч өстө хийсэн үйлдэл болгоныг мань ингэ шагшин магтдаг тийм байсан. Тэгээд яг эхлээд бол яг өвөөтэйгөө ээжийн дүү мүүтэй ингээд айгу олол амьддаг гэсэн. Тэгээд би ганцхан нэг юм жоо хөөхтэй байгаа шүү дээ. Тэнгүүд л ингээл бүгд л намайг эвэмэн гэлтэй гэл нэг юм хайранд дунд байгаа шүү дээ. Тэгээ байж байгаад нэг дүү төрж байгаа. За тэнгүүд нэг ганц од байсан хүн чинь дүү төрөөл чиг ингээд цохилтонд яг нэг охин шиг орж байгаа хөө. Тэнгүүд л ээжийн гөвшөө орж ирж шүү. Тэгээ би бас яг ингээд охиноо хэлдэггүй аюу тийм гүжүүдээс юм шиг байна. Тэг гээд ах чинь юус тэхгүй те. Юус сонсоогүй юм шиг ингэж байж мэддэг ч юм уу те. Тэгээд ээжийн гөвшөө орж эхэлж байгаа. За тэгэнгүүт одоо ингээд ээж болсны хойно ингээд бодоод үзсэн ээжээгээ сайн өрж байгаа байхгүй. Өөр юм намаа нэг ганц хоёр гөвшөөд хичнээн өөр юм харамсдаг байсан болоо гэдэг. Тэгэхээр яг тэр үедээ нэг ээжд нэг ганц хоёр гөвшүүлчихэл амар зүгтэг байлаа ёо. Хараагийн хамгийн муу ээж гэж үгээл те. Нэг амар хүн амарч гөвшөөд байх юм байхгүй л те. Хаяа нэг өөрийнхөө болохгүй басаа тэгээд бас гөвшөө орж ирнэ штэ. Тэгдэг байсан. Тэгээд яг л яг өсвөр настай адилхан аав ээж хоёр талаас нь хушуу дэвстэл байсан штэ. Одоо ч гэсэн би ингээд доороо хоёр дүүтээр нэ хоёр дүүгээсээ илүү ирэх. Айгуу сонио. Аав ээж хоёр одоо ингээд намайг л ер нь айгуу хамгийн их сургалтанд явуулаад намайг л ингээл услаал ингээл хийсэн. Тэгээ эсэргээр манай хоёр дүүг баг одоо нөгөө айлын том шиг орхицсон гэх юм уу. Дөлгөөндөө л английн сургалтанд явуулсан, дөлгөөнөөгөө пасанд явуулсан, дөлгөөнөөгөө л гэд ингээд өссөн гэх юм уу. Тэгээд хоёр дүүтэй бас би амар ирэх штт. Сонио айлын амар сонио. Ингээл эрэгтэй дүүтэй ирэхлээл хоолунд хийлгэж идэл нуруу хүзүүгээ бариулаад. Тэгээ эмэгтэй дүүтэй ч гэсэн ирэхлээл чи миний бичлэгийг ингээ хийдэг өчөрч хүмхүү гэл нэг тийм. Тэгээ бод нэг яалтчгүй нэг хайлын том хэрнээ айгууд нэг тийм ирэх өссөн. Одоо хүртэл ингээд манай гэрийн нэг жоохон юм эвдэрхэд аав ээж рүү залгаад би ингээд дуудаад янзлуулчихдаг ч юм уу тий. Аав ингэсэн шүү дээ. Энэ ингээл байжлаа ингээл эвдэрсэн гэл тэнгүүд л аав ээж хоёр тавж ирээл янзлаад өгдөг ч юм уу тий. Тэгээ аав ээж хоёртойгоо би бүр маш юм ойрхон тэгж өссөн. Тэгээд жоохон байхад яг нэг амьдрал бол нэг амар баян цэцгэлээ айлмал манайх бол байгаагүй. Тэгтээ бол ингээд солонгос яваад ажиллачих ч юм уу тий. Ээж бол солонгос яваад ажиллачих юм уу. Тиймэрхүү тийм боломж нь бол байсан. Тэгтээ хүүхдүүдэд орхиж яваад яах юм бэ гэдэг шийдвэрийг манай аав хоёр нь бол айгу дандаа гаргаж ирсэн байхгүй юу. Ер нь ингээд за мөнгөө олчий гэд ир дэшээ яваад ажиллачих ч юм уу тий. Ажилд орох ч юм уу тийм нөхцөл боломж олыг тэр зөндөө гарч ирсэн ааж шүү дээ. Гэхдээ ингээд хүүхдүүдтэйгээ байя гэдэг шийдвэрийг дандаа бүх цаг үед гаргаж явсан учраас ер нь би нэг тийм аав ээж амьтай. Одоо хүртэл би хоёр хүүхдээ ээж болчиход ингээд аав ээж гасна л гэдэг шүү дээ. Ингээл баян залгаал гэртээ дуудаал ингээл аав ээжтэй байсан үе минь гоё байсан шүү гэл баян зураг гаргаж ирж уйлж мөйлэл нэг тийм. Одоо хүртэл нөхөртөө би ч гэсэн аав ээжийнхаа ирэх охин заа гэж мэгж хэрүүлээдэг. Тэгэхээр ингээд нэг юм аав ээжтэй айгуу тийм ойрхон өссөн нь болохоор миний аав ээж хоёр намайг тийм айгуу тийм эрхлүүлж өсгсөн юм уу л гэж боддог шүү дээ. Ямар гоё юм. Ер нь ингээд одоо ингэ түүхүүдээ ингэ сонсоод хараа юу.
стил нэг надаас юу харагддаг л та ингээд нөгөө нөхөртөөгөө хамтайгаа ингээ харилцаанаас айгүй гоё ингээ халуун тутна. Тэ ингээ мэдээч хэрэг амьдрал чинь маш олон ингээл ирэнтэй бараантай зүйлсүүд тэ ингээл одоо гэр бүл хооронд ингээл үр хүүхдээ өсгөхөд хүртэлтэй тэнцэж стресстэй юмнууд бол ингээл зөндөө байна штэ. Гэхдээ энэ нь бас өөрөө ингээ хамттай юм шиг тэ. Ийм бэжэж бид нар өөрсдөө ингээ асуудал гарвал тэр нь юу илээ гэж нэг ингээ хараад өтгүүлийн юу илээ гэж дараагийн алхмуудаа ингээд надад айгүй тийм бахархмаар айгүй гоё санагсан яг тэр л хэлээ. Тэ өнөөдөр ингээд стресстэй зүйл байсан ч гэсэн тэрийг олж хараад яах вэ гэдэг шийдлээ хайгаа явж байгаа гэдэг бол айгу гоё байхгүй юу. Тэгэхгүй тийм ч ингээл хайчвал бас нэг арай өөр. Тэгээд өөрөө ингээд багтаа тэрийг мэдэрсэн байгаа учраас ингээд гоё дүгнэлтүүд ингээд гарч байгаа учраас өстой нөгөө инхрийхэн охин гэдэг тий харин тий. Ястаа гоё санагдчихээн. Тэгээд өстой нэг подкастын цаг нөхөр үнэхээр бага байна. Тэ яалч аргагүй ингээд эхний сэдвээр бол үнэхээр гоё үн цэнтэй ингээд сэдвүүдийг ингээ мэдэж явлаа. Би ч гэсэн одоо ингээд ээж болох ч гэсэн надад хэрэгтэй байлаа. Тэг ингээ нөхөн юу гэдгэлээ жор мэдгүй юм чис зовлон үзсэн чавгант дээр ингээ тэгдэг шиг үзээд тулцсан хүнээс ингээ сонсох айгүй гоё байхгүй юу. А тэгээд дээрэс нь өсвөр наснд болвол ингээд эцэг их усалдаг гэдэг бол үнэхээр чухал юм. Тэгээ бага наснд болвол яг жинхнээсээ ингээд надаас ингээд сая банжаажа одоо ийм авир ингээ гаргаад тэгж байгаа гингүүд ухраагаа тавиад өөрөө ч гэсэн бас багтаа ингээд тийм юмуд гарч ирсэн. Гэтэ одоо тэгээ цаг хугацааны ихэнд ингээд өнөөдөр ингээд харах өнцгөн ингээд те эрүүл саруул ингээд бүхий л зүйлсүүдийг ингээд хоёр талаас ингээд хараад явж ингэнгүүт бас амьдралын ирэхээр бас хүмүүжигддэг юм шиг надад санагдлаа. Намайг ч бүр ингээд манай хамаатнууд манай аяг чи соёлоо гэдэг байхгүй. Соёлоогийн аашмууд ирлээ гэдэг өгсөн шүү дээ. Бүр тийм аашмуудаа юм хэрсүү нэг тийм аав ээжтэй айгу их тийм хүүхэд байсан байхгүй айгу даам гардаг те. Гэхдээ тийм байлаа гэдээ одоо хүмүүсийн хэлээд байгаа шиг одоо манай охин ч гэсэн яг тийм ааш муутай айгу муухай ааштай тэгээд айгу тийм хэрсүү үг хэлэнд хөвчтсөн те тийм байлаа гэд нэг одоо муудаа шалаагүй л штэ би те тийм одоо яг ингээд ер нь бол үр дүн ноод байгаа байхгүй юу охин нь одоо яг ингээд өөршгөн амьдралыг ер нь яг үзэж штэ аав ээж нь охиноо хайраад тэгдэг те ингээ яваад тэгэнгүүт нь зүгээр л нэг юм хөөрхөн хүүхдээ нэг юм атаархал юм шиг. Тэгээ яалч аргагүй нөгөө бас дахиад ээж болцоо учраас тэр дунд ингээл олон стресс ингээл үүснэ гээл те. За ингээ ямар ч байсан юм 3 зургнуудаа ер нь харж ярих ер нь ямар санагдав. Айгуу гоё л штэ. Би ч одоо нөгөө ойрт айгуу их ажил ихтэй. Тэгэл ингээл ажлын оронд бүр ингээд урд нь хэм байсан ямар охин байснаа ч марттлаа. Нэг өдрийн ажиллаад усгал маргааж шага ажил шилждэг тийм лайфстайлтай болсон байлаа. Тэгээд надад бол үнэхээр л гоё санагдлаа. Тэгээд харин хэдэн альбом эргүүлж үзмээр санагдлаа да. Тийм. Өстой гоё байлаа. Тэгээд яалч аргагүй энэ их ажлын хажуугаар харин хурж ирж. Тэгээд энэ сайхан үнэтэй дурсамжууд хаваалцсанд маш их баярлаа. Тэгээд хамгийн сүүлд нь бяцхан талархлын бэлэг байгаамаа. За баярлаа. Подкастыг мань цойлогс гээд хамтарч ажиллаж байсан учраас бас мэдэн шүү дээ. Тэгээ NPT-ийн аль биесны мерч байгаа юм. Бас бид мерчин дээр ер нь ажиллаж байгаа. За тэгээд ер нь бол бас ингээ санаа манаага бичгээс ихсүүлээд бас хэрэгтэй байх гэж бодоод NPT-ийн бас аль биесны мерчүүдээс өгч эхэлж байгаамаа. За тэгээд нөгөөх нь болохоор за яг жинхэнэ одоо юу юм? Анхны одоо яг энэ билийг авч байгаа хүн юм аа. Манай анхны зарчим олж тарж байгаа юм. За энэ юу вэ нэг хартаа. За нэг гоё ламын өнгөтэй юм байна гэхгүй. Харцдаг гэхгүй. Ямар хөрх юм бэ? Талархал Cats Talk. Ямар ч байсан зочтой ингээд талархлыг яг жинхэнэ утгаар нь ингээд гоё үйл ингээд айгу гоё санагдсан юм аа. Тийм байна. Одоо би энийгээ ингээд гэртээ тавьчих шүү дээ. Тий. Би ч одоо энэ янз бүрийн ийм цуглуулах хоббитэй хүн шүү дээ. Оо тийм үү. Энэ дурсамж гэдэг ямар сайнда гэрээр дүр угаалгацсан зураг байж байгаа байхгүй юу. Тэгээ энэ угаалгасан 3 зургийн хамт. За ингээд бэлэглэж байна. За баярлаа. Намайг ингээд өчүүхэн намайг урьж оролцуулсан Cats Talk-та баярлаа. За хүрэлцэн ирсэн маш их баярлаа. Баярлаа. За ингээд ярьж өгсөн бүхэл түүхүүд нь хин нэгэнд ингээд маш гоё үн цэнийг өгсөн бах надад бол өглөө. Цааш тэгээ одоо миний амьдрал аягүй хэрэгтэй. Тэгээ яг жинхэнэ бодит амьдралаас ургаж гарч ирсэн гоё дүгнэлтүүд байлаа шүү дээ тий. Тэгээ би ч гэсэн тэгээл алдаж оноол явж л байна. Хүн ер нь тэгээл хүн хөтлөл алдаж оноол суралцаал явах юм биш үү шүү дээ тий. Гоё. За маш их баярлаа. За баярлаа. За баярлаа. За. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.